Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлэг шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн дугаараа бид бүхэн Баян Хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан Баян Хонгор аймгийн 2026 оны хурдан тэмээний аймгийн бүсийн уралдаан болон говийн бүсийн тэмээчид малчдын хурал зөвлөгөөнөөс бэлтгэсэн нэвтрүүлэг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. Баян Хонгор аймгийн Тэмээ соёл спорт уралдааны холбоо Баян Хонгор аймгийн засаг даргын тамгын газраас жил болгон говийн бүсийн сумдуудтайгаа хамтарч аймгийнхаа тухайн оны шилдэг хурдан тэмээнүүдийг тодруулдаг аймгийн бүсийн уралдаан аймгийн тэмээчид малчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ утгаараа энэ удаагийн аймгийн бүсийн уралдааныг Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгч дуул засаг даргын тамгын газар Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын цэндийн саран гэрэл тэргүүнтэй Бямбагийн өнөр жаргал нарийн бичгтэй Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын халбын хүрэн Тэмээ соёл спорт уралдааны холбооны хамт олон гардан зохион байгуулсан юм аа. Тус баяр наадам 2026 оны 1-р сарын 15, 16-ны өдрүүдэд Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын төвд зохион байгуулагдсан байгаа. Ингээд баяр наадам тэмээтэй малчид иргэдийн оролцсон, буяачдын оролцсон тэмээтэй баярын жагсаалаар эхэлсэн байгаа. Энэхүү жагсаалд Баян Хонгор аймгийн төрөн гарсан тэмээчин алдар цуутай Хөдөлмөрийн Баатар тэмээчид мянгат малчид мөн бас гавьяат малчид манад бас өргөн дэлгэр оролцсон. Мөн Тэмээ хэмээх Тэнгэрлэг хамтыг өсгөн үржүүлж тэмээнийхээ эд авыг гайхуулж энэ цаг үед олон сайхан амжилтыг гаргаж байгаа залуу малчид манаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байгаа. Ингээд Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын баяр наадмын талбайд тэмээтэй парад бас орж ирсэн. Энэ үеэр Баян Хонгор аймгийн угуул гадаад тэргийн сайд Батмөнхийн Бац эцэг өөрийн биеэр тус баяр наадамд хүрэлцэн ирж мөн аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд бас энэ баяр наадмын үйл ажиллагаанд бас өргөнөөр оролцсон байгаа. Ингээд тэмээтэй парад бас өргөн дэлгэр сүр дүүлэнтэй Тэмээ хэмээх Тэнгэрлэг хамтны өв соёлыг олон нийтэд сурч ирсэн, тэмээнийхэн эд авыг гайхуулсан тэмээчид малчид маань өөрсдийнхөө ажил амьдрал болоод Тэмээ хэмээх Тэнгэрлэг хамтныг өсгөн үржүүлж байгаа тэр сайхан хувь тавилан тэр сайхан алдар гавьяага олон нийтэд харуулсан тэмээтэй баярын парад өргөн дэлгэр болсон байгаа. Үүний дараа баяр наадмын халбын ёсны нийлдэлийн арга хэмжээ болж нийтлийн арга хэмжээнд Монгол Улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцож тэмээчид малчидаа мэдлэгээ дэвшүүлж үг хэлсэн. Мөн бас Баян Хонгор аймгийн төрөн орсон олон урлаг уран сайхны дуучид маань бас ая дугаан өргөн барьсан гээд тэмээний баяр буюу Баян Хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан аймгийн бүсийн баяр наадмын нээлттэй арга хэмжээ өргөн дэлгэр болсон байгаа. Ингээд эрхэм хүндэт үзэгчид та бүхэн нэвтрүүлгийн эхэнд Баян Хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан 2026 оны хамгийн хурдан тэмээний уралдаан болоод тэмээчдийн зөвлөгөөнд зориулсан баяр наадмын нээлттэй арга хэмжээг хүлээн авч үзнэ. Тэвэн улсын тэргүүний Баян өндөр сумд зохион байгуулагдаж байгаа аймгийн аврал шалгаруулах хурдан тэмээний уралдааны тэмээчдийн баяр ийхүү эргэлгэд бэлэн боллоо. Баяр наадмын төв зингэлдэх хүрээлэнд тэмээчдийн хүндэтгэлийн парад алдар суугаан дуудуулан ийхүү орж ирлээ.
төлөөлөгчд нутгийн ард иргэд та бүгдийн энэхүү өдрийн гэгэн ам маграмглан айлтхан мэдчилье. Үндэсний бахархал болсон тэмээн цэрэг өсгөн үржүүлэх тэмээн соёл уралдааныг түгээн дэлгэрүүлж өвлөн авч яваа нийт тэмээчдэн энэхүү өдрийн халуун мэндийг бас дахин хүргээд энэхүү Баянгар аймгийн аврах шалгаруулах хурдан тэмээний уралдаан болон тэмээчдийн баярыг энэхүү нээснийг мэдэгдэж байна. Баян өндөр нутагт минь хүрэлцэн ирсэн нийт тэмээчд зочид төлөөлөгч та бүхнийхээ хаан амар хатан мэндийг айлтхан мэдчилж байна. Ингээд тэмээчдээ маань уйсан тэмээн хурдан унсан хүүхдэн цовоо байж та бүгдээ маань ажил үйлсэнд хүргэлт өөдөө байгаа гэж өрөөгөөд энэхүү үйл ажиллагааг нээж байна. Чудын хэмэр сэргэсэн бүтэн тусгаар улсын хилгээ мансан сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ гэгэн сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ өвлийн хамгийн хүүтэн өдөр бид Монгол улсад Баянгар аймагт тэр дундаа говийн суманда тэмээний наадам уралдааныг зохион байгуулахаар цуглаж манай тэмээтэй бүх сумдаас оролцогч мөн хажуу залгаа аймагуудаас бас төлөөлөд ирсэн маш их баяртай байна. Улсын хурл чуулган завсарлаж тойрогтой ажиллаж авах үеэр яг одоо говийн сумдад ажиллах үеэр энэ баяр таарч олон одоо Монголын шилдэг хурдан удамтай тэмээнүүдийг харах завшаан дохиож олон хөдөлмөрийн баатрууд аврагууд малчид тэмээчтэйгээ уулзахын завшаан тохиолдсон миний хувьд нэр төрийн хэрэг юм бас их ховор завшаа юм аа. Сонирхон зэрэглээ тоймын солонгын долоон битэдэхөө сонироо хүрэн атминэхөө сарын газраас чанжаатэдэхөө сонироо хүрнэ өмнөхлөө тэнгэрийн арран архын чумаган зорхороми наран шинхэд хүрнэхөө Сабацано нутгийн ахан дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг төвшүүлье. За манай Баянгар аймгийн тэмээ бол одоо сүүлийн 10 жилийн дотор маш уртцтай өссөн. 10 жилийн өмнө 40,000 орчим тэмээ байсан. За энэ жил мал тоолгоор бол Баянгар аймаг 56,600 тэмээтэй болсон. Маш олон тэмээчд маань энэ их хүч хөдөлмөрийг гаргаж энэ дэлхийд ховорцсон хосгүй өв соёлтой энэ сайхан амтнаа өсгөн үржүүлж өв соёлын түгээн дэлгэрүүлж яваа нийт малчид, нийт ахан дүүс, тэмээчд, уяачид та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг төвшүүлье. Манай энэ хүү зөвлөгөө маань одоо 20 дахь удаага мацхан байгуулагдаж байна. Энэ тэмээ сүрэг маань Монгол улсдаа 3-т. За Монгол манай Баянгар аймгийн мал сүрэг маань 5 төрөлдөө бас эхний 10-таа ингээд бичигдэж байгаа. Ийм одоо дүнтэй байгаа. Тэгээд энэ хүү одоо тэмээ сүргийг одоо өсгөж олон болгох мөн одоо энэ тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлийн халуун мэдлэгийг өргөн төвшүүлье.
шиг хүртэсэн аяралын баатруудаа архазрын урхан ухаантай дачин авийн удум суудаа баатар аврыг алтан соён бутаа баян онгорын төрийн цолтнуудаа. За хөржлөө эргэж байгаа байна эрхэм үзэгчтэй. Энэхүү эрхэм үзэгчтэй Баянгар аймгийн Баян өндөр сумцгон болгож байгаа 2026 оны аймгийн аврах шалгуур хурдан дэмэний хурдан хатгалж байгаа хамгийн наадлаар Сүхбаатар мэндийн үеийн аврах шар дэмээ өнөө жил одоо 18 стаутын шар дэмээ одоо гарч ирсэн байна. Улсын бүсийн уралдаанд нэг төрөл 3 харигдсан амжилттай ийм одоо хурдан дэмээ шүү үзэгчтэй. 06 дугаартай хурдан дэмээ. За энэ одоо Баянгар аймгийн Баян говь сүмийн Тэмээчтэй холбооны тэргүүн Чимэдэржин Гамболтын одоо хурдан бор дэмээ гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд бол жоохон одоо замаа бүдгхэн тойрч явж байгаа. За тэгээд зүрийн тэмээнүүдэд тун удахгүй үзэгчтэй авахынд одоо харуулна да. За газрын одоо бас 23 одоо хурдан дэмээ одоо бүрдэгдсэн. За наагур одоо 08 дугаартай уралдааны зэмлэрсэн өмнө Баянгар аймгийн Баянлаг сүмийн аймгийн алдартай Сүхбаатар мэндийн үеийн одоо хурдан дэмээ одоо орсон. 02 дугаартай уралдааны зэмлэрсэн хурдан дэмээ одоо бас гарч ирлээ үзэгчтэй. За Шинжин сүмийн аймгийн алдартай Шоомын Ямсрын одоо хурдан халдар дэмээ. За дөрвийн бүрэн дээр одоо 6 долоогийн бүрэн дээр гарч ирсэн байна. Амар цагийн хөх дэмээ 5 дээр одоо гарч ирсэн байна. Ямхан амар цагийн ирсэн байна. Залуу авраг одоо сүмгэн дээр одоо гараад урагшлаад одоо хурдан хатны уралдааны хөдлөд гараа явсан байгаа харагдаж байна. За арын хатнуудаа харуулж байгаа одоо зам дэгшин газруудаас одоо дараагийн хатнууд 9 дугаартай Баянгар аймгийн Шинжин сүмийн аймгийн алдартай яаж Цэдэн-Дэржин Гандамрын мөнгөтийн хүү Батөрийн одоо хурдан хатууд энэ 0 дугаартай энэ хар уралдаан дельта уралдаан зүмцэн одоос энэ арганаас одоо урагшилж гаргаж байна. Төвний цаалтаар 30 дугаартай уралдааны зэмлэрсэн Баянгар аймгийн Шинжин сүмийн аймгийн алдартай Базар садын Отгонбаатан одоо хурдан шар тэмээ одоо оршилж байна да. 3 улсын бүсийн уралдаанд одоо эргэцэн Баянгар аймгийн Баян өндөр сүмийн үеч бас сангийн мөнгөтэйг ботхон тэмээ. За бас арын асуудал зүтгэж байна. За ингээд гараад өгсөн л доо урууд нь өгсөн олон одоо бас жоохон багтаатай замаар одоо уралдан да. За наван Сүхбаатар мэндийн одоо урдан шар тэмээ 4 дээр 5 дээр юм биш үзэгчтэй. За өнгөний 4 тэмээ одоо салсан байдалтай одоо харсан байх шүү үзэгчтэй. 4 тэмээ одоо гарсан байна. За амар цагийн хөх тэмээ бол одоо 4 дээр шүү үзэгчтэй. Амар цагийн хөх тэмээ 4 дээр одоо гараад ирсэн байна. За залуу аврал бол одоо өнгөн дээрээ бас гараа явсан байгаа харагдаж байна. За ингээд одоо эхний 3 тэмээ бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан хатны уралдааныг бол хөтлөөд одоо урагшилж байгаа. Эхний 3 хат одоо уралдан хатны уралдааныг бол одоо хөтлөөд одоо гараа явсан дам. За амар цагийн хөх тэмээ Ямхуугийн амар цагийн хөх тэмээ 4 дээр шүү үзэгчтэй. Өмнө Баянгар аймгийн Баян өндөр сүмийн сүмийн алдартай Ямхуугийн амар цагийн хөх тэмээ. За 4 аймгийн одоо баяр наадамд одоо сая төрүүлж байсан да. За одоо мандаалагч маань төрүүлээд одоо хөдөөд одоо явах хаа. За ингээд энэ 4 тэмээ 3 тэмээ одоо явж байгаа. За арын тэмээнүүдээ нэг харуулах уу. Наад замаа ингээд гараад явж байгаа. Цаатлаар 15 дугаартай хурдан тэмээ одоо сороод ирсэн урагшилж байгаа. Баянгар аймгийн Баян цагаан сүмийн үеаш давгийн аймгийн алдартай давгийн очрын хурдан тэмээ хөнгөн дээр гарч ирсэн. Жоох урагшлаа тарай. За энэ тэмээнүүдийн 3 тэмээ бол одоо өнөөдрийн баян наадам хурдан хатны уралдааныг бол хөтөлсөн байгаа шүү. За 29 дугаартай хурдан хат бол батлаар одоо бас нэлээд ширхэг хөлтэй гарч ирээд одоо урагшилж байгаа. За ингээд 29 бол одоо Баян цагаан сүмийн Сумаатартай Жогчир сүмийн одоо хурдан хат. За залуу авраг дунд нь за 15 дугаартай уралдааны зэмлэрсэн Баян цагаан сүмийн үеаш аймгийн алдартай давгийн очрын одоо хурдан шар тэмээ гэсэн ингээд өнгөний 3 тэмээ одоо салсан байгаа. Дөрөвдөр өмнө Баянгар аймгийн Баян өндөр сүмийн сүмийн алдартай Ямхуугийн амар цагийн одоо аврах хөх тэмээ дөрөвдөр одоо орж ирлээ. Ямхуугийн амар цагийн алдартын хурдан хөх тэмээ одоо орж ирсэн. За арын тэмээнүүд Сүхбаатар мэндийн одоо хурдан тэмээ орж ирлээ. Базар садын Отгонбаатан одоо хурдан шар тэмээ орж ирлээ. Цаатлаар Бямбагийн өнөр жаргалын одоо он номбор одоо орж иж харагдаж байна. За 09 дугаартай уралдааны зэмлэлд морцсон Баянгар аймгийн Шинжин сүмийн үеч мөнгөтөм төр хотын одоо хурдан тэмээ одоо орж ирж байна. За тэр одоо бас Баянгар аймгийн Баян говь сүмийн аймгийн алдартай оюун үрдний ойдон унцсан байгаа харагдаж байна. За арын тэмээнүүд харуулъя. Дундуурхан 2 дугаартай хурдан тэмээ одоо орж ирж байна зүгчтэй. Шинжин сүмийн аймгийн алдартай Шоон Ямсрын одоо хурдан халдар тэмээ одоо орж ирсэн. 06 дугаартай Баянгар аймгийн Баян говь сүмийн Тэмээсийн спорт уялдаа холбооны тэргүүн Чимэдэржин Гамболтын одоо хурдан тэмээ. За араас 04 дугаартай ширхэг хөлтөөр дурсан Баянгар аймгийн Баян цагаан сүмийн аймгийн алдартай Балдарчин Бачаргалын бүс хаш шар гэдэг тэмээ наатлаар одоо энэ улаан дээлтэй уралдаж унтсан. За бүр арын тэмээ
тэмээнүүдээ бүгдийн сайхан харуулгаа тэгж байгаа одоо араас нь зүтгэжээ. За 35 дугаартай Баянгор аймгийн Баянлаг сүмийн Сумын алдартай Цэваравдынгийн Батмөнхөн одоо хурд нэмээд орж ирж байна. За 32 дугаартай Гоолтай аймгийн Эрдэнэ сүмийн аймгийн алдартай Үлцгийн сайхны Отхон жаргалын одоо хурд нэмээд хатаар энэ улаамалгаатай уралдаанчуудаа унтсан тэмээ бол арханаас одоо зүтгэж байгаа харагдаж байна. Цаал дээр нь 33 дугаартай уралдааны зэмлэлт хурд нэмээ бас арханаас одоо орж ирээд одоо уршиж байгаа харагдаж байна. За ингээд одоо энэ тэмээнүүд бол Шинжин сүмийн залуу яач Инг магны алдар дүргийн одоо хурдан шаард юм байш 33 дугаар хурдан тийм ээ. За арахс одоо ингээд одоо уршилж байгаа маа. За одоо манай жолооч нь араас нь зөөлхөн одоо бас ингээд хажуугаар нь яваад одоо саруулаад одоо явжээ. Бид хүн тавхандаа Баянгор аймгийн Баян өндөр сумд зохион байгуулж байгаа 2026 оны одоо бас аймгийн бүсгийн одоо аврах шалрал хурдан тэмээний уралдаанд хүрэж байгаа. За энэ дөрвөн тэмээг харуулнаа. За энэ дөрвөн тэмээний өнгөн дээр Баянгор аймгийн Баян сумын тэмээ спорт уяачтай холбооны тэргүүн Чимэдржийн Гамболтын одоо хурдан борт юм бай доршилж байгаа. Наадталд дунд нь Баянгор аймгийн Баян өндөр сумын Сумын алдарт бай Цэрэгүгэн Батболтын одоо хурдан тэмээ дунд нь одоо оршилж байгаа зүгштэй. 4 дугаар уралдааны наадталд нь одоо Баянгор аймгийн Баазгай сумын аймгийн алдарт байж Бадарчин Бачралын одоо бүс шар гэдэг тэмээ. За ер нь одоо аймаг сум орнотын жанртай хэд хэдэн наадманд бас айрагдсан тэмээ шүү дээ. За ингээд энэ гурван тэмээ олсож байгаа бол хөнгөний уртын тэмээнүүдийг харуулнаа. Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт бай Гамбатын ууган дутхын уугуулан гэдэг тэмээ энэ наадлаар одоо ууган дотгоор унцсан явж байгаа. Цаатал дээр нь Баянгор аймгийн Баянлаг сүмийн Сумын алдартай Самдангийн дадаржийн дүүгүр шар шүү. Дүүгүр шар түүний урд дээр 2 дугаар уралдааны зэмлэрсэн Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдартай Шаван Ямасрын одоо урдан халтар тэмээ. За энэ дөрвөн тэмээний өнгөн дээр за Баянгор аймгийн Баянлаг сүмийн аймгийн алдартай Сүхбатэн мэндийн хоёрын аврах шараа өнөөдрийн одоо урдж байгаа тэмээнүүдийн хамгийн одоо ахмаданд шүү дээ 18-9-тэй тэмээ шүү үзэж та улсын бүсийн уралдаанд 1-4 харигдсан ийм одоо амжилттай тэмээ шүү дээ. За саяны 4 тэмээ 8 тэмээ саяны тэмээний чи 9 10 11 12 дээр одоо уршилж байгаа юм. За арын өртлийн 4 тэмээний өнгөн дээр Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдартай Базарсатын Отхон баатрын одоо урдан шар тэмээ. Баянгор аймгийн Баян өндөр сүм байж Малангийн мөхтөгийн одоо ботхон тэмээ. За Дорногов аймгийн улсын бүсийн уралдаан Баянгор аймгийн улсын бүсийн 2 Баянгор аймгийн улсын бүсийн уралдаанд харигдсан. Улсын бүсийн уралдаанд 3 харигтай аймаг бүсийн олон наадамдаас харигдд төрүүлсэн. За төөний уралдал дээр оон бор одоо уршилж харагдаж байна. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан атны уралдааны үзүүрийн атнууд бол одоо ингээд гараад ирсэн. За залуу аврах 6 долоогийн бөөрөн дээр цаатаар одоо чинь Сэгэр дээлтэй уралдаанд жунцсан Баянгор аймгийн Баянлаг сүмийн Монгол улсын алдартай Сангжимчин галтын одоо залуу аврах тийм ээ. Энэ жил одоо 12 настай Баянгор аймгийн Баянлаг сүмийн аймгийн алдартай Жарангин одоо ботхон тэмээ дээ. За тормон цагаас тайлган цагаас тодорч уралдсан энэ цагийн одоо алдарт одоо хурдан тэмээд яахан аргагүй одоо ус энэ залуу аврах тэмээ шүү үзэгчтэй улс улсын 2 4 3 харигтай ийм одоо хурдан тэмээ гарч иж байгаа. За түүний уралд дээр 9 дугаар хурдан тэмээ оршиж бол Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт яаж Мөнгөбатын хүү Төр хотын одоо хурдан тэмээ шүү үзэгчтэй. Тормондоо тунчиг одоо хурдан байсан да. Тормондоо бас олон наадамд одоо харигдд төрүүлсэн торм тайлгууд одоо хурдан байсан юм да одоо хурдан тайлг шүү үзэгчтэй. За 1989 оны Монгол улсын бүгд найрамдах Монгол ард улсын аврах малчим за Цэдэндэржин гандамрын хүн Мөнгөбатын хүн Батэрийн одоо хурдан шар тэмээ. За ингээд үзүүрийн 5 тэмээ одоо совжараа үзэгчтэй. Өнгөн дээр Баянгор аймгийн Баян өндөр сүмийн Сумын алдартай Нямхан амар цагийн одоо хурдан хөх тэмээ одоо гарч ирлээ да. Өөрийнх нь ботхон тэмээ шүү үзэгчтэй. За 2002 оны Өмнөг аймгийн Хамбогд сүмийн нутгаа мөнгөсөн тэмээчд баяр наадамд төрүүлээд 2023 оны Баянгор Өмнөг аймгийн Баян далай сүмийн аймгийн бүсийн уралдаанд одоо бас аман үзэнд одоо ордулсан. Тэр жилээ 2023 онд Баянгор аймгийн хуучин жилс аймгийнхаа бүсийн уралдаанд одоо бас төрүүлж ирсэн. 2016 оны Баянгор аймгийн Баян цагаан сумд болсон аймгийн бүсийн уралдаанд тормондоо харигдсан цагаас эхлээд одоо бас улс бус аймаг сум орнотын жанртай олон наадмууд одоо харигдж байгаа. Том наадмын одоо тодхон довтой юм одоо тэмээ бол яахан аргагүй шар дээлтэй уралдаан жунцсан Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт яач Базарсатын Отхон баатрын одоо урдан шар тэмээ юм аа үзэгчтэй. Баянгор аймгийн Баян өндөр сүм байж Басангийн мөхтөгийн одоо ботхон тэмээ шүү үзэгчтэй. За ард дээр одоо 9 дугаар уралдааны зам нурцсан Баянгор аймгийн Шинжин сүм байж Мөнгөтэн дөрвотын одоо хурдан тэмээ. 0-3 дугаар уралдаанд жунцсан Баянгор аймгийн Баянлаг сүмийн Сумын алдарт Самдангийн дадаржийн дүүгүр шар Монгол улсын алдартай Сангжимчин галтын залуу аврах заанаад хургаа явуулчих гарын тэмээнүүд оруулаа. За эхний ингээд 8 тэмээ одоо уршиллаа үзэгчтэй. За 9-р Баянгор аймгийн Баян цагаан сумын аймгийн алдарт яач очрын одоо хурдан шар тэмээ одоо орж ирж байна. За 8 10 дээр Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт яач Гамбатын ууган дутхын уугуулан гэдэг одоо хурдан улаан тэмээ одоо орж ирж байна. За 11 дээр 2 дугаартай уралдааны зам одоо мордсон Баянгор аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт Шаван Ямсрын галдар тэмээ 11 дээр үзэгчтэй.
За 12 дээр 5 дугаартаа уралдааны тулсан Баянгор аймгийн Баян өндөр сүмээ алдарт уяач Цэрэнхүүгийн Батболдын хордон тийм ээ. 14 дээр 04 дугаартаа уралдааны тулсан Баянгор аймгийн Баазгай сүм аймгийн алдарт уяач Балдарчин Бачралын одоо урдан бүс шар гэдэг тийм ээ одоо орж ирсэн харагдаж байна. За ингээд Баянгор аймгийн Баян өндөр сүм зохион байгуулагдаж байгаа 2026 оны аймгийн бүсийн авраг одоо аймгийн авраг шалрал хордон тэмээний уралдааны хурдан атны уралдааныг Баянгор аймгийн Баян өндөр сүмийн сумын алдарт уяач Ямхүүгийн Амар цагийн аврах хөх тэмээ цаатал хөдөлцөө хошуу илүү Наалан Бадар Сатай Отгон Баатарын одоо урдан шар тэмээ одоо урагшлаад байгаа. За аргагүй одоо энэ цагт одоо уралдаж байгаа хоёр тэмээ өнөөдрийн баян наадам хордон атны уралдааныг одоо хөдөлсөн харагдаж байна. Ямхүүгийн Амар цагийн одоо хөх тэмээ 9-тэй өнөө 8-тай байгаа. За Бадар Сатай Отгон Баатарын шар тэмээ бол 13-тай тэмээ байгаа шүү. 13-тай тэмээ байгаа шүү үзэгчтэй. Хөх тэмээ үзүүрийн хоёр тэмээ дээр очиод уралдахыг бол одоо баях газаргүй л да. Бас одоо хөлийн хурдтай ийм одоо урдан тэмээ Баянгор аймгийн Шинжинсүм аймгийн алдарт байж Бадар Сатын Сосормын Отгон богийн хөг тэмээ 3 дээр удаа гараад ирсэн одоо уршилж байгаа маа. За энэ 3 тэмээний хооронд нэг нэшиг уралдаан гарахыг бол байх газаргүй боллоо даа үзэгчтэй. Тэмээний уралдаан бас үүсэл одоо ингэж л одоо хөгжиж байгаа одоо үзэгчтэйг харж байна. Залуу одоо урдан тэмээнүүд ингэж зангарахтаа гарч ирж байгааг одоо бас харуулж байна да. За Нямхүүгийн Амар цагийн хөг тэмээ бол хүүхдийн дөрөөгөр илүү юм байна. За ингээ хөг тэмээг Сосормын Отгон богийн хөг тэмээг одоо явуулсаар байгаа одоо гараад ирлээ да. Алдарт яаж Самдангийн далаа дөржин дүүгэр шар Баянгор аймгийн Баян тэгсэн сүмийн алдарт Севаравдын Батмөх уяа солгон тааруулж урдуулдаг аймгийн алдарт Чарангийн даваа дөржин одоо ботхон тэмээ шүү үзэгчтэй. За түүний арал дээр одоо хиний тэмээ одорж байна. Ономор одоо орж ирлээ да. Ономор Цэрэнтөвгийн инх магна өөрөө унтсан байгаа харагдаж байна. Ономор орж ирж байна. Ономор ч өнөөдөр нэг л олигтой урагшлахгүй байна да. Үзүүр дээр л одоо явж идэг тэмээ шүү дээ. За ингээд 5 6-гийн 2 тэмээ одоо орж ирсэн. За ар дээр 5 6 тэмээ одоо өршөж байна. 5 тэмээ. За энэ 5 тэмээг одоо оруулъя. Эхний ингээд 6 тэмээ одоо ингээд гараа өвчлөө үзэгчтэй. Баянгор аймгийн Баян өндөр сүм зөвхөн болгож байна. За 02 дугаартай Шинжинсүмийн аймгийн алдарт бай Шовон Ямсангийн хордон тэмээ одоо орж ирж байна. 5 дугаартай Баян өндөр сүмийн Цэрэнхүүгийн Батболдын хордон тэмээ одоо орж ирж байна. 4 дугаартай уралдаанс Баянгор аймгийн Баазгай сүм аймгийн алдарт Балдарчин Бачралын бүс шар гэдэг одоо орж ирж байна. Түүний арал дээр 9 дугаартай уралдааны зам нутамарсан Баянгор аймгийн Шинжинсүмийн аймгийн алдарт байж Мөнгөтийн хөө за Батрын Төр хотын одоо хордон тэмээ одоо орж ирж байна. Түүний арал дээр 7 дугаартай уралдааны зам нутсан Баянгор аймгийн Шинжинсүмийн аймгийн алдарт буяач Камбатын уган догтын ууган улаан гэдэг одоо аврах шат тэмээд орж иж шүү. За ууган улаан чинь өнгөрсөн жил Баянгор аймгийн бүст одоо сайхан төрүүлсэн дээ. За түүний урал дээр одоо Баянгор аймгийн Баян өндөр Шинжинсүмийн уяач аймгийн алдарт уяач Андамрын Мөнгөтийн хөө Төр хотын одоо хордон тэмээ одоо урагшилж байгаа. За энэ 5 тэмээ бол яг одоо залгаа дараараасаа ингээд ороод ирсэн байна. 4 дугаартай Баянгор аймгийн Баазгай сүм аймгийн алдарт Балдарчин Бачралын одоо хордон тэмээ дунд хүрэн дээлдэ ордож унтсан. За 05-тай Баянгор аймгийн Баян өндөр сүм Цэрэнхүүгийн одоо хордон тэмээ Цэрэнхүүгийн Батболдын одоо хордон тэмээ. За энэ 5 тэмээний өнгөн дээр 02 дугаартай уралдааны зумцсан Баянгор аймгийн Шинжинсүмийн аймгийн алдарт яач өнгөрсөн жил одоо 2026 оны Дорногов тулсан улсын баяр наадамд одоо аврах хартаа тэмээгэн төрүүлсэн Шаван Ямсангийн халтар тэмээ одоо 10 11 12 дээр явж байгаа тэмээнүүдийг одоо үзэгч та хүнд харууллаа. За 21 дугаартай уралдааны зам Баян хонгор аймгийн Шинжинсүмийн аймгийн алдарт Цэрэнтөвгийн инх магнагийн үеж урдуулж байгаа. Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн ариад Баян өндөр сүмийн тэмээ соёл спорт уралдааны холбооны нарийн бичгийн дарга Бямбагийн өнөр жирлын Ономор гэдэг тэмээ 6 дээр 5 дээр 29 дугаартай уралдааны зумцсан Баянгор аймгийн Баазгай сүмийн алдарт очир сүмийн за дүүгүр шар одоо ингээд 4 дээр одоо уршилж байгаа. За дүүгүр шараа үлдээгээд Баянгор аймгийн Шинжинсүмийн аймгийн алдарт яаш Сосормын Отгон богийн хөг тэмээ өнөөдрийн баян наадмын төрүү тэмээний тааварт бол нэлээд одоо яригдсан тэмээ бол яг харахгүй Сосормын Отгон богийн одоо урдан хөг тэмээ юм байгаа зөвштэй. За ингээд хөг тэмээ одоо 3 дээр явуулж байгаа. Үзүүрийн 2 тэмээ чинь 440 милтэй дөмөкөө уралдааны гаргаж байгаа юм шиг машины эмээлийг харсан чинь 440-тэй одоо урагшилж байна. Хангар дээр сайхан 440-тэй урагшилж байна. За цаатал Нямхүүгийн Амар цагийн одоо хордон хөг тэмээ. За Амар цагийн одоо ботхон тэмээнүүд бол одоо хаа газар олон сайхан уралдаанд оролдож байгаа да. За Баянгор өмнө гоо өвөр хангайд бол одоо суцсан Дорногов дээр ч одоо очсон байгаа харагдаж байсан шүү. За тэрнийг одоо сар толгойтой хар буурныхын төлөөд одоо син цагууд одоо сайхан уралдаж байгаа да. За энэ хоёр тэмээ бол одоо өнөөдөр бол баяр наадмын хордон атны уралдааныг одоо хөтлөөд явж байгаа. Барай болоогүй яаж байгаа вэ? Арын тэмээнүүд харуулахаар амжих бол энэ хоёр бол нэлээд холдчихлоо доо. За Сосормын Отгон богийн хөг тэмээ дүүгүр шар хоёрод одоо хойно явж байгаа. 3 4 дээр одоо уршилж байгаа. Арын тэмээнүүд бол бөөндөө уршилж байж үзэгч. Арын тэмээнүүд бол одоо бөөндөө уршилж байгаа. Арын тэмээнүүд хооронд одоо нэг аатаага уралдаан гарна. За энэ хоёр тэмээ чи болоогүй юм биш үзэгч. Та уруу бол одоо за Бадар Сатай Отгон Баатарын шар тэмээ наалтан жоохон хөдөлсгийгээл. За өнөөдөр чи одоо хүүтнэр жоохон чангарч яг л цантай. За тэгээд одоо тэмээний баяр наадмын одоо уралдаан бол одоо хүүтэн байх тусмаа чангарч уралдаг. Суяа шалгон одоо таарч яадаг ийм л одоо
онцлогтой уралдаан бол яахан гаргагүй. Тэмээний уралдаан. За бас 2 тэмээ чинь 45 таашгүй 3 одоо таралж иш үзэгчтэй 45 та. За энэ жадгаараар одоо цэвэрхэн гарчих юм бол цаашлаад одоо гайгүй дээ. За Бадар Сатын Отгонбаатарын шар тэмээ наалтаа. За Нямхуугийн амар цагийн хөх тэмээ одоо зөв талдаа яваад байгаа. Зөв талдаа яваад байгаа. За Бадар Сатын Отгонбаатарын шар тэмээ жоохон цаашаа халих гээд ах шиг байх юм. За ингээд хүүхдийн дөрөөгөөр илүү гарсан үүд өмрийн зайтай холцсон доо. За одоо үзүүрлэг зүтгэсэн хоёулаа бол одоо харахгүй одоо урдаан гаргасан. За Бадар Сатын Отгонбаатарын шар тэмээ алгасан. За Нямхуугийн амар цагийн хөх тэмээ цаатлаар нь зүтгэсэн. За ямар нэгэн одоо бас гадны нөлөөг бол одоо оруулах ёстой да. За энэхүү эрхэм үзэгчтэй Баянгар аймгийн 2026 оны хурдан тэмээний уралдааны хурдан галбаар өндөрлөхөд Баянгар аймгийн Шинжин сүмийн аймгийн алдартай Бадар Сатын Отгонбаатарын шар тэмээ төрүүлж Баянгар аймгийн Баян өндөр сүмийн сүмийн алдартай Нямхуугийн амар цагийн хөх тэмээ амун үзүүд одоо хурдлаа. За одоо хурдлсан одоо амжилтыг одоо сайхан үзүүллээ. За арын тэмээнүүдийн хооронд бол одоо атаа уралдаан болж байгаа. Баянгар аймгийн Шинжин сүмийн аймгийн алдартай яач Сосормын Отгонбовгийн хөх тэмээ. Сосормын Отгонбовгийн хөх тэмээ айргийн 3-т одоо хурдлж байна үзэгчтэй. За 3 дээр одоо Баянгар аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт байж Сосормын Отгонбовгийн одоо хурдан аврах хөх тэмээ айргийн 3-т одоо хурдлаа. Айргийн 3-т одоо хурдлаа. За айргийн 4 дээр Баянгар аймгийн Баянлаг сүмийн сумын алдарт баяач Самдангийн далай дэржин дүүгүр шар айргийн 4-т одоо хурдлж байна. Далай шар за дүүгүр шар одоо ингээд айргийн 4-т одоо хурдлаа. За улаан тэмээ одоо орж иж байна. Аргагүй газрын холоос тавьсан. За хурдан хатны уралдаан бол өдөөштэй ийм л одоо уралдаан болж байна да. За ингээд Баянгар аймгийн Баян за Аанамборыг наатлаас нь одоо оруулаад ирсэн. За Гамботын улаан тэмээ одоо явж байгаа. За ингээд Аанамбор 5-т орж байна. Баянгар аймгийн Баян өндөр сүмийн сүмийн алдарт байж Бямбаг өнөр жирлээ Аанамбор 5-т одоо орлоо. За 6 дээр Гамботын ууган дотох ууган улаан тэмээ 6-т одоо хурдлаа. За арын тэмээнүүд одоо орж иж байна үзэгчтэй. За Баацхан сүмийн аймгийн алдарт Балдарчин Бачаарлын бүс шар 7-д одоо хурдлаа. 5 дугаартай Баян өндөр сүмийн Сэрэнхүүн Батлалтын одоо хурд нэмээ одоо орж иж байна. Ард дээр нь 9 дугаартай уралдааны замд урдсан Баянгар аймгийн Шинжин сүмийн аймгийн алдарт байж за ган төмрийн мөнгөтний төр хотын одоо хурдан улаан тэмээ одоо орж иж байна. За гарсан цагаас өнгөн дөр одоо урдсан Баянгар аймгийн Баян цагаан сүмийн сүмийн алдарт байж очир сүмийн тэмээ одоо 10-ын бүрэн дээр одоо хурдлаа. Бадар Сатын Отгонбаатар алдартай тэмээ өнөөдөр аймгийн бүс сайхан төрүүлээ баяр хүргэё. Баяртай байна. За Баян өндөр сүмийн ботхон тэмээ байгаа тэгээд сайхан ард түмнийхэн нүдэн дээр шар тэмээ төрүүлсэн баяртай. Аха. 3 улсын бүсээ хэрэгтэй хаана орлоо? Баян хонголтон 3. Тэгээ нэг анх богдод болоход аман хөзөө. Дорногоо 4-өр орсон. Тормондоо энэ аймгийнхан бүс төрүүлж ирсэн. Тэгээ нэг 10 жилийн дараа бүддөрөө төрүүлсэн. Нямхуугийн амар цагийн хөх тэмээ өнөөдөр аймгийнхаа бүс ам үзүүдээ баяр хүргэё. Баярлалаа. Баянгар аймгийнхаа Баян дээр сумд орж байгаа аймгийнхаа бүст тэмээ нь 2-оор орлоо. Баяртай байна. За хөх тэмээний хат хоёр. Хөх тэмээ бол миний ботхон тэмээ. Тий. Эцэг хавтгаан борны явдаг. Тий. Дүүгүр шар өнөөдөр хурдлаа нотлоод сайхан хатны уралдаанд хайрглаа баяр хүргэё. За баярлалаа. За дүүгүр шарны хат хоёр. За миний шар тэмээ Ботхон эзэн аймгийн алдарт байж Жарангийн даваад орж юм ботхон тэмээ. Ахтаа баярлалаа. Уяа солигын тааруулж урддаг сүмийн алдарт байж Ботхон найзтай баярлалаа гэчлээ да. Наад нүстэй. Оо сайхан байна. Энэ сайхан нутагт ирж аймгийн бүст тэмээ харагдууллаа. Сэтгэл өндөр байна. Баян өндрийн хаар дэрэгд цаашаас нь өсөөл амжилт хүсье. За энэхүү Баянгар аймгийн Баян өндөр сумсгон болгогдсон аймгийн бүсийн уралдааны хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын бай шингэлэг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. Төрүү атыг бол мотоциклоор байсан. Муу зүц атыг 2,500,000 төгрөгөөр, айргийн 3 атыг 2 сая төгрөгөөр, айргийн 4-т одоо хурдсан атыг сая 800, айргийн 5-д одоо хурдсан атыг сая 500,000 төгрөгөөр тус байсан юм аа. За одоо ер нь игцэн шүү. Одоо игцэн шүү. За дахиад гэсэн. За энэхүү эрхэм үзэгчтэй Баянгар аймгийн Баян өндөр сумсгон болж байгаа 2023 оны аймгийн бүсийн уралдаан тэмээний уралдааны за ингээд хурдан хайд гарсан гэдэг бол хэрвээ жоо 5 мөч гэдэг үзэгчтэй байна. За 22 дугаар уралдаанд бол Баянгар аймгийн Баацхан сүмийн бацаагийн эксперимент уралдаан шүү дээ. Баацхан сүмийн яач та ботод уралдаан байна. Бидний соврогч байдаг байгаа. Ажил бодол
хурдан баг шүү дээ. Ирээдүйн одоо төрүүлсэн тайлбар өнөөдөр байна. Хурдан тайлбарын урдаар өнгөлөөд удаагарсан байгаа. 22 дээр Баянгорамгийн баацгаас мөн буцаахны өсвөрийн одоо хурдан тайлбар шүү дээ. 3 дээр Баянгорамгийн Баянгорамгийн баацгаас одоо самжуулж байгаа том шар одоо гараад ирсэн байна. 4 дээр Баянгорамгийн баацгаас мөн уяач давсан багтаа тайлбар одоо гарч ирсэн байна. 5 дээр Баянгорамгийн Баянгорамгийн аймгийн одоо байж нэргэн 30 оны одоо хурдан Тасаагүй. Гангу уран удаа гарч ирсэн. Гангу уран удаа гарч ирсэн байгаа гэж үзэж байна. За ингээд одоо эхний 5 тайлбар одоо өнөөдөр бай надад хурдан тайлбарын уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн. Үзүүр дээр аргагүй одоо энэ цагт одоо хурдж байгаа хурдан тайлбарнууд гарч ирсэн. За ингээд арын тайлбаруудыг харуулаа явуулчаа. За 6 дугаартай хурдан тайлбарууд одоо гарч ирсэн одоо урагшлаа. За арын тайлбаруудыг одоо харуулнаа. За ингээд зөөлх яваад харуулж явуулчих. Зөөлх харуулаад ингээд яваад байгаараа 32 дугаартай уралдааны зундарсан Даваасрангийн Батбаатарын Даваасрангийн тайлбарын цагаан тайлбар юм шүү. Түрүүний хиний тайлбар урагшлсан шүү дээ. Батэрдний тайлбар Батан Батэрдний тайлбар энэ жил одоо хурдан байгаа да. За Даваасрангийн Батбаатарын тайлбарын цагаан тайлбар одоо энд одоо урагшилж байна. За энэ 3 араасаа одоо 3 дээр одоо урагшилж байгаа тайлбар бол Баянгорамгийн Баян өндөр сүмийн алдартай Тулаг тогоогийн Алтан сүмийн одоо хурдан тайлбар урагшилж байгаа. За мөн одоо түүний уралдаан Баян өндөр сүмийн аймгийн алдартай Чимдийн Эрдэнэтийн одоо хурдан тайлбар 18 дугаартай уралдааны замд одоо гарсан ингэж одоо урагшилж өгч үзэгчтэй. За өнөөдрийн Баян наадмын 33 дугаартай хурдан тайлбарын дундуур удаага урагшилж байна. За энэ тайлбар бол одоо Баянгорамгийн шинж сүмийн алдартай яач Уртнасангийн Энкатрийн одоо дөлгөө алдсан гэдэг тайлбар шүү дээ. 2024 оны Баянгорамгийн Баянгор хотноцгон болсон улсын бүсийн уралдаанд Тормондоо айргийн 5 дотоо орж иж байсан. За 2025 оны Өмнөговгийн бүсийн уралдаанд төрөөс тайлбар шүү дээ. Өнөөдөр Баян наадам дээгүүр уралдах тайлбар нэлээд архан сод оршилж харагдаж байна. Цаатлаар тэр 4 дугаартай уралдаанд Баянгорамгийн Баянлаг сүмээ Дөргсөрөнгийн Жимэдогийн одоо уралдаан тайлбар шинжилсэн Монгол улсын аврагч Түмэн жаргалын одоо ботхон тийм ээ. За ирээдүйн урдад одоо хайргцэн тайлбар одоо өнөөдрийн Баян наадмын хурдан тайлбарын уралдаанд арханаас одоо ширүүхэн дараатаа оршилж байна. За ингээд хурдан тайлбарын уралдааныг Баянгорамгийн Баян цагаан сумын уяаш Бат сайхны өсгөрийн одоо хурдан тайлбар өдөрцөн. За энэ одоо хурдан тайлбар Баянгорамгийн Баян сумын аймгийн алдарт очиж оюун эрдэнэ ойдын ботхон тийм ээ шүү. За ер нь одоо аймаг сум орнотгийн жанрт олон наадмууд одоо харигдаж төрүүлж байгаа. За тоопшор наадтаар гараад ирсэн байна. Баянгорамгийн Баянлаг сумын Монгол улсын алдарт уяач Сангживчин галтын тоопшор бол одоо Тормондоо Дорногомгийн улсын бүсэд одоо улсын баян наадам төрүүлсэн. Энэ жил одоо шилбэн тайлбар 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөр ханга аймгийн 30 сум голцох Монгол аймгийн бүсийн уралдаанд төрүүлчихэд одоо ирж байгаа. За цаатлаар магна халзан гадаа гарч иж байгаа үзэгчтэй. Улаан номертой одоо энэ халзан тайлбар бол одоо Баянгорамгийн шинжилсэн аймгийн алдарт уяач Даваахүгийн Бямцрангийн Давсумын алдартай Даваасрангийн Бямцрангийн магна халзан гэдэг тайлбар шүү. Шилбэн тайлбар Дорногомгийн улсын бүсийн уралдаанд айргийн 3 удаа ордосон. За 2025 оны 11 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан Баянгорамгийн шинжилсэн аврагуудын баян наадам хайргцэн тайлбар одоо урагшилж байгаа. За аргагүй одоо энэ цагт одоо орж байгаа Ирмгийн одоо хурдан тайлбар өнөөдрийн баян наадам хурдан тайлбарын уралдааны өрзүүр дээр одоо гараад ирсэн хурдан тайлбарын уралдааныг бол хөтөлөнхөн одоо урагшилж байгаа. За 24 дугаартай Баянгорамгийн Баян өндөр сүмийн алдарт очиж Буддын алтан сүхийн одоо хурдан халзан тайлбар 24 дугаартай энэ донд одоо урагшилж байна. 1 дугаартай уралдаансан Баянгорамгийн шинжилсэн сумын алдарт очиж Эрдэнэтийн нацаг дэржин одоо хурдан тайлбар араас авч ирсэн. Баянгорамгийн Бууцгаас Баянгорамгийн Баянлаг сүмийн аймгийн алдарт яач Буухүгийн Тавгсрынгийн ботхон тийм ээ. Баянгорамгийн Тормондоо аймгийнхаа шинж жиртэс зохион байгуулагдсан аймгийнхаа бүсийн уралдаанд төрүүлсэн. Өнгөрсөн жил Баянгорамгийн Баацгаас онцгойсон аймгийнхаа бүсийн уралдаанд аман үзэнд одоо уралдаасан. За өнөө жил одоо дахиад Баянгорамгийн бүсийн уралдаанд төрүүлэх үү гэдгийг харуулах гэж явж байгаа. 01 дугаартай орсон. Энэ одоо хурдан тайлбар шиг Эрдэнэтийн нацаг дэрж хурдан тайлбар. За арын тайлбаруудад одоо манай зурлаач орж байна. Баянгорамгийн Баян цагаан сумын аймгийн алдарт байж Хамгаалангийн ихтрийн бор тайлбар. За яваад наа тайлбар ер нь явна шүү. Ер нь одоо үзүүрийн уралдаан бол одоо үзүүчтэй сайхан болно. Баян өндөр сүмийн уяач Мөнхөдийн нацаг дэржин хурдан зээрэн хөлт гэдэг тайлбар наатлаар одоо орж ирж байна. Энэ зээрэнгүүд улсын бүсийн уралдаанд айргцэн тайлбар шиг үзэгчтэй. За зээр хөлт наатлаар урднаа. За зэрэг хийсгэл одоо юу бол одоо урагшаа очиж уралдан да. Баянгорамгийн Баянлаг сүмийн шинжилсэн аймгийн алдарт уяач за Мөнхөдийн нацаг дэржин одоо зээрэг хөл одоо араас одоо урагшилж байна. Зээрэг хөл одоо улсын баян улсын бүсийн уралдаанд бас айргцэн тайлбар одоо өнөөдөр баян наадмын хурдан тайлбарын уралдаанд арханаас одоо урагшилж харагдаж байна. За энэ дунд 4 дугаартай улаан хугацтай өгöd унтсан тайлбар бол Баянгорамгийн Баянлаг сүмийн залуу байж Дөрцөрөнгийн Жимэдогийн одоо хурдан тайлбар. За ингээд одоо Баттгдах гэдэг уралдааж одоо унтсан явж байгаа. За энэ одоо урагш нь 2 дугаартай хурдан тайлбар Баянгорамгийн Баянлаг сүмийн аймгийн алдарт байж нэргэн бөхчөлөний одоо хурдан тайлбар Баянгорамгийн шинжилсэн ботон тийм ээ. За энэ одоо нэргэн бөхчөлөний хурдан тайлбар бол одоо энэ намар хөлийн уралдаанд бас хэд наадамд бас айргцэн тайлбар да. За өнгөрийн нэг 10 тайлбар бол одоо хамжих уралдана. Аргагүй одоо энэ цагт одоо хордуулж байгаа ийм одоо хурдан тайлбар бол гараад ирсэн байгаа. За тэр дунд нь шар дээлтэй уралдаанд унтсан Уртнасангийн одоо Инкватрын дүлгээ халдсан гэдэг тайлбар одоо урагшилж байна шүү. За энэ одоо дүлгээ халдсан мөн одоо Баянгорамгийн Баянлаг сүмийн Баян шинжилсэн аймгийн алдарт байж Буухүгийн Тавгсрынгийн одоо хурдан
Тэмээний өгшөлтэй. Арднагийн буу хүү гэж Ардна гэж одоо мондог Арднагийн буу хүү гэж одоо бас мондог одоо тэмээчин одоо тэмээний одоо бас чанар чансаагаар одоо бас аймагтаа тэргүүлдэг. За тэдний хүүдүүдийн одоо хурдан тэмээнүүдийн ботгон тэмээнүүд энэ цаг үед одоо бас олон сайхан баян наадамд одоо бас төрүүлж харагдаж байгаа. За топ шор хөнгөн дээрээ за баян өндрийн замчин бол одоо бас чанар чансаа ахвалжиг шалгана штэ. Нэг өгсөн урууд нь жоохон бартаа байна. За ингээд хурдан тайлгын уралдаан нэг топ шор хөтөлцөн явж байгаа шүү үзэгчтэй. Баянгар аймгийн Баян-Лэгсмийн Монгол Улсын алдарт туяач Сангижуучин галтын топ шор одоо хөтөлцөн урагшиж байгаа. За топ шорын хувьд одоо бас аргагүй одоо энэ цаг төрсөн. Одоо хурдан тэмээ шүү дээ. Топ шор одоо ингээд өнөөдөр шилбэн тайлаг ах нартайгаа бас одоо уралдаж байгаа. За 33 дугаартай уралдааны зам нурцсан хурдан тайлаг бол одоо энэ урд насангийн дүлгээ халдсан бол одоо урагшиж байгаа. Дүлгээ халдсан бол одоо урагшиж байгаа. Эрдэнэтийн нацаг төржийн халдсан тайлаг жоохон хөтөж уралдаж байгаа хойшоо суучих шиг боллоо. За цаатлаар 22 дугаартай Баянгар аймгийн Баазгасан боёж Батцаахны өсгөрийн одоо хурдан тайлаг. За ойдын оюутны ботхон тэмээ одоо энэ дунд одоо урагшиж байна. За ер нь одоо өксөрлөгөө нэлээд одоо шанс шалгаж урагшиж байна да. За ингээд одоо Баянгар аймгийн Баян-Лэгсмийн симулятор төмрийн цугрын чирэг одоо хурдан тайлаг. За аймаг сум орон нутгийн чанартай олон наадамд бас айрагцаа. За уруугаа бол одоо салирнаа идэрч байна. За ингээд одоо үзүүрийн нэг 8 тайлаг 7 тайлаг бол салсан биш үзэгчтэй. За тэр Бямцрангийн 41 дугаартай урдааны зам дурдсан шинжил сумьялдар дааш даваа хөгийн Бямцрангийн магнаа халдсан бас хөнгөн дээр одоо гараад ирсэн байгаа. Дорногов улсын баян наадамд одоо айрагдсан. Энэ жил 2025 оны 11 сарын 16-ны өдөр одоо улсын шинжил алдартай баян наадамд бас айрагдсан. Ер нь одоо суралцсан болгондоо төрүүлж айрагдаг ийм одоо хурдан тайлаг. За энэ бөөн тайлагны ард дээр 4 дугаартай хурдан тайлаг одоо урагшиж байгаа. За энэ тайлаг бол одоо Баянгар аймгийн Баян-Лэгсмийн залуу яш Дөрцрөнгийн Чимэд Воогийн хурдан тайлаг. Чимэд Воогийн тайлагч нь бол ер нь бас энэ амрын уралдаанд их хурдан байгаа да. Монгол Улсын авраг малчин Түмэн жаргалын ботхон тийм ээ. Ирээдүйн урдад одоо очиж одоо бас айрагдсан тайлагч шүү дээ. 2025 оны 10 сарын 4-нд ирээдүйн урдад одоо очиж бас айрагдсан. Өнөөдөр жил одоо суралцсан болгондоо дөрвж яаж байгаа. За одоо ашгүйдээ ингээд зүнсэн зам руу ороод ирлээ. За наад хэдийг хараас гарч байгаа. За наад хэдийг хараас гарна шүү. За ингээд одоо бас Бартааны хувьд бол одоо байгаа. Манай охин бол одоо хоёрын өндрийн замыг сайн мэдэж байгаа. Тэр учраас бол тэмээнүүдээ уяач нар маань за юунууд бол уралдаанч нар маань одоо сайхан мэдрээд одоо сайхан урагшлуулах хэрэгтэй. За ингээд энэ тайлагнууд бол одоо Баянгар аймгийн Баян өндөр сум зохион болгож байгаа. Өнөөдрийн баян наадам хурдан тайлагнууд уралдаанд хөдөлгцөн одоо урагшиж байгаа шүү. За 33 дугаартай урд насангийн дүлгээ халдсан гараад ирсэн. Цаал дээр топ шор одоо урагшиж байгаа. За 3 дээр 7 дугаартай уралдааны зам бас Баян-Лэгсмийн сумын алдарт дааш төмрийн сугар чирийн одоо хурдан бум булаан гэдэг тайлаг 3 дээр шүү үзэгчтэй. Бум булаан 3 дээр 4 дээр Баянгар аймгийн шинжил сумын алдарт дааш даваа хүн Бямцрангийн одоо хурдан магнаа халтар одоо гараад ирсэн. За цаал дээр 04 дугаартай уралдааны замд орсон тайлаг мөн үү. За залуу 24 дугаартай уралдааны замд орсон сумын алдарт дааш Будачирийн алтан сүхний урданд халдсан тайлаг биш. Баян өндөр сумын алдарт дааш Будачирийн алтан сүхний тайлаг 5 дээр одоо гараад ирсэн. За эхний 5 тайлаг ингээ хурдан тайлагны уралдаанд хөдөлсөн. За 6 дээр 6 дугаартай уралдааны замд одоо амарсан. Баян-Лэгсмийн сумын алдарт дааш даваа дөржин бүх чөлөөний одоо улаан тайлаг ороод ирсэн. Өөрөх нь ботхон тэмээ 6 дээр одоо урчилж байна. За 7 дээр 4 дугаартай уралдаансан Баянгар аймгийн Баян-Лэгсмийн залуу яж Дөрцрөнгийн Чимэд Воогийн одоо хурдан тайлаг одоо гараад ирсэн. За мөн одоо өнөөдрийн баян наадам хурдан тайлагны уралдаанд гарсан цагаас хөдөлж уралдаж байгаа Баянгар аймгийн Баазгасан боёж Батцаахны өсгөрийн бор тайлаг 8 дээр одоо гарч ирсэн. За 9-10-ын тайлагнууд одоо энд орж ирсэн. За наад 2 дугаар яваараа. 9-10-ын тайлагнууд одоо орж ирсэн дээ. За цаатлаар нь хиний тайлаг одоо орж ирж одоо Соорын одоо унсан хурдан тайлаг бол нэлээд ширэг бүлтэй орж ирсэн шүү үзэгчтэй. За Содомын одоо унц урдуулж байгаа хурдан тайлаг одоо орж ирсэн. Наад дээр 0-1 дууртай Эрдэнэтийн нацаг дэржин хурдан тайлаг аймгийн бүсийн уралдаанд 3 чараг тижшаад байгаа ийм одоо хурдан тайлаг өнөөдөр баян наадам. За Говьалтай аймгийн Эрдэнэ сумын яш Болдын алтан сүх хурдан тайлаг юм болов. За энэ одоо энэ хурдан тайлаг бол ингээ 9-10-ын тайлагууд энэ хоёр тайлагууд боллоо. За ер нь бол өнгөний нэг 10 тайлаг одоо нэг аатайгаа уралдааныг гаргаад арын тайлагнуудаас нэлээд хөл хөндийнх нь одоо гарлаа да үзэгчтэй. За арын тайлагнууд бөөндөө юм байна. За эхний арын 6 тайлагууд одоо бөөндөө. За энэ 6 тайлагтайгаа хамтаа оршилдоо. Баян хонгор аймгийн Шинжил сумын аймгийн алдарт дааш Сосрын пандигийн одоо улс халзаа одоо орж иж байгаа үзэгчтэй. Баянгар аймгийн Баян хонгор зохион бол суусан баян наадам харамдаа төрүүлж ирсэн юм одоо хурдан тайлгаас. Наадлан Эрдэнэтийн нацаг дэрж одоо хурдан тайлаг одоо оршилж байгаа. За гарсан цагаас хурдан тайлагны уралдааны өнгөн дээр одоо орж байгаа. 4 дугаартай залуу яаш Дөрцрөнгийн Чимэд Воогийн одоо хурдан тайлаг одоо оршилж байгаа. За 6 дугаартай уралдааны замд урдсан Баянгар аймгийн Баян-Лэгсмийн сумын алдарт дааш даваа дөржин бүх чөлөөний одоо хурдан улаан тайлаг одоо энэ хамтдаа оршилж байна. За энэ 6 тайлагтаа ер нь явсан дээр байхаа. За эхний 5 тайлаг гарсан, ар дээр 6 ингээд 11 тайлаг бол одоо үндсэндээ хурдан тайлагны уралдааны хөдөлгцөн ингээд урагшилж байна. За энэ тайлаг бол одоо урагшил Эрдэнэтийн нацаг дэржин тайлаг наалтаж үзэгчтэй. За одоо гатаач сайхан
хүйтэн жинтэй ер нь одоо тэмээний уралдаан хүйтэн жин одоо хүйтэн байх тусмаа л одоо ингэж болж байгаа. Цаатлын 6 талгын саалдар үзүүр дээр болж энэ Баянгор аймгийн Баян лагсмын шинж өсмийн аймаг алдартай буу хүүгийн лавсрынгийн одоо хурдан шаартай гэдэг шиг үзэгчтэй. За одоо тэр одоо аймаг сум урлагийн чанартай олон наадмууд бас аймагт төрүүлжээс ийм одоо хурдан тайлг бол одоо 16 тайлгын өнгөн дээр за улс халдсан бол наалт нь яваад байгаа штэ тэр Монгол улсын алдартай Монгол улсын авраг малчин Бямсрынгийн хүү унцсан явж байгаа. Улс халдсан гэж одоо пандыг улс халдсан гэж тормондоо бас тодорж урдж улсын баян наадам төрүүлж ирсэн. За улс халдсан буу хүүгийн тавсрынгийн одоо хурдан шааргасан хоёр тайлг урагшаалаад хамтдаа одоо өршүүлсэн. Монгол улсын алдартай яаш Монгол улсын авраг малчин сосрын Бямсрынгийн отхон дүү пандыгийн улс халдсан явлаа да. Улс халдсан биеэр ч одоо том ер нь одоо алхам томтой ийм л одоо урдан тайлг шүү дээ. 2024 оны 1 сард одоо Баянгор аймгийн Баянгор хотноос зохион байгуулагч улсын баян наадам төрүүлсэндээ хотоосоо төрүүлжсэн. Та бүхэн надаар илүүтэй сайхан мэдж байгаа. За энэ одоо буугийн лавсрынгийн одоо урдан шаар тайлг болоо төрүүлж явж байгаа. За ингээд одоо Баянгор аймгийн шинж өсвөрийн алдартай яаж даваагүйгийн Бямцрынгийн одоо магна халдсан бол одоо 5 дээр одоо уршиж байгаа шүү. 5 дээр одоо 4 дээр уршиж байгаа 5 дээр уршиж байгаа. За энэ хоёр саяны тайлгын дээр алтлаа үед тайлг ирж мэдэн шүү. За энэ Баянгор аймгийн Баян өндөрсмийн алдартай Буточрын алтсан одоо хурдан тайлг 4 дээр одоо уршиж байгаа. За одоо урууч одоо шаагиж байна да. За ингээ хурдан тайлгын уралдааны 3 дээр Баянгор аймгийн Баян лагсмын алдартай яаж төмөрийн сугарчрыг одоо хурдан тайлг одоо уршиж байгаа. За төмөрийн сугарчрын Бомбулан гэдэг тайлг бол одоо хурдан тайлгын уралдааны 2 3 дээр одоо уршиж байгаа. За ингээд хурдан тайлгын уралдааныг Баянгор аймгийн Баян лагсмын Монгол улсын алдартай Сангижанчин галтын топ шар одоо хөтөлсөн байгаа бол за Баянгор аймгийн шинж өсмийн үеж урт насангийн дөлгөө алдсан бол 2 дээр одоо гараад ирсэн. За дөлгөө алдсан. За урт насангийн инкваторын дөлгөө алдсан 2 дээр гарсан. 2024 оны Баянгор аймгийн Баянгор хотноос хүмүүс улсын баян наадамд одоо бас айргийн 5 одоо урдсан тормондоо. За энэ жил одоо хурдан байгаа да. Өмнөний цэнгэр говьд очиж бүсийн уралдаанд нь төрүүлсэндээ Баянгор өмнөд аймгийн Баян лагсмын Монгол улсын алдартай яаж мөнхтөлийн мөнхийн тод улааныг хайж төрүүлсэндээ үзүр дээрээ энэ жил одоо улсын дөлгөө алдсан бол хурдан байгаа шүү. За арын хэд тайлгыг харуулчаа тэгээд шууд нэвт явах уу. Инкваторын одоо дөлгөө алдсан. За 3 дээр бол төмөр өчрийн бом ягаан. За 4 тайлг одоо орж ирсэн. За энэ одоо гарсан цагаас өмнө сумын алдартай Буудочрын алтсгийн Баян өндөрөөс одоо ирж урдж байгаа. За 5 дээр Баянгор аймгийн шинж өсвөрийн алдар туяач хиний тайлг одоо орж ирж байгаа. Даваа хүүгийн Бямцрынгийн одоо хурдан тайлг шиг үзэгчтэй. Баянгор аймгийн шинж өсвөрийн алдар туяач даваа хүүгийн Бямцрынгийн магна алдсан гэдэг тайлг. Улсын баян наадамд айрагдсан тайлг да. Аймаг ус орон наадамд айрагдсан 5 дээр очсон. Аны тайлгс арс орж ирж байгаа. Баянгор аймгийн шинж өсвөрийн аймаг алдар туяач буу хүүгийн лавсрынгийн хурдан тайлг цаалтаа шөнгөн дээр наалтын Баянгор аймгийн шинж өсвөрийн аймаг алдар туяач пандыг одоо хурдан тайлг 6 дугаартай уралдааны зомдорсон Баянгор аймгийн сумын алдар туяач төмөрийн сугарчрын тайлг одоо улсын одоо уршиж байгаа юм үзэгчтэй. За Баян өндөрсмөж мөнгөтэй нацаг дөржин тайлг одоо ус одоо уршиж байгаа. За 6 дугаартай хурдан тайлг бол одоо сумын алдар туяач 5 дөржин бөхчлөний улаан тайлг 6 дугаартай. За Баянгор аймгийн Баян лагсмын сумын алдар туяач 5 дөржин бөхчлөний одоо хурдан тайлг ороод ирсэн байгаа шүү. За ингээд энэ дөрвөн тайлг бол одоо очоод бол одоо өмнөний тайлганд очоод урлагийг багтгүй. Шинж өсвөрийн сумын алдар туяач төмөн жаргалын дөрцөн бүг хурдан тайлг бас энэ дөрвөн тайлгийн дунд одоо уршиж байгаа. Баянгор аймгийн шинж өсвөрийн Монгол улсын авраг малчин төмөн жаргалын хөө сумын алдар туяач дөрцөн бүг одоо хурдан тайлг энэ жил бас хурдан байгаа да. Өмнө аймгийн бүсийн уралдаанд очиж одоо айргийн 5 одоо урдласан тайлг да. Юу н одоо тормоосоо бас олон наадмаас айргийн төрүүлсэн ийм хурдан тайлг бас одоо энэ өдрийн дөрвөн тайлгын дээрс энэ ард дээр хийж байна да. Баянгор аймгийн Баян лагсмын сумын алдар туяач төмөр өчрийн сугар өчрийн бом ягаан 3 дээрээ үзэгчтэй. За өөрийнх нь ботхон тийм ээ аймгийн босын уралдаанд одоо бас нэг аяр төрүүлж нэг одоо айрдаж байсан ийм одоо амжилттай. За үзүр хоёр тайлгын дээр очихгүй үзүүштэй уралдаан. За юу н одоо барай зүтгэж байна да. За төлгөө алдсан чинь дөмөхгүй уралдааны гаргаад гараа явцсан байж тээ энэ. За ингээд үзүр хоёр тайлгын оронд бол үзүүштэй сайхан уралдаан удаа гарах нэ. За ингээд Баянгор аймгийн шинж өсвөрийн үеч урт насангийн инкватор сумын алдар туяач урт насангийн инкваторын дөлгөө алдсан явж байгаа. Баянгор аймгийн Баян шинж өсвөрийн үеч буу хүүгийн тавсрынгийн ботхон тийм байж үзэгчтэй. За наалтар нь топ шар одоо явж байгаа. Топ шар бол одоо Дорногын улсын баян наадмын тормны уралдаанд одоо төрүүлсэн. За энэ жил одоо Өвөр аймгийн бүсийн уралдаанд төрүүлсэн. За энэ магнааж байгаа машин жоох урагшлаа явчих юм бол яах юм бол хоёр тайлгны хэдтэй явж байна. 440-тэй гарч байна. 440-тэй дөмөхгүй уралдааныг одоо гаргаж байна. Яг тэгшин замдаар шүү. Яг тэгшин замдаар хангаараа 440-тэй уралдааныг гаргаж байна. Баянгор аймгийн Баян өндөрсөм гэж одоо бас олон алдартнууд төрөн гарсан. 2 удаа Хөдөлгөөнбаатар тэмээчин гарсан. Улсын авраг тэмээлчд бас олонноор одоо төрөн гарсан. Ийм сайхан багтан одоо тэмээчдийн одоо үлгээн нутаг бол одоо яг нарахгүй Баянгор аймгийн Баян өндөрсөм Мацалай багвааны үлгээн нутаг гэж магадгүй одоо Монголд бас ийм одоо нэр цугаар алдартай. Энэ сайхан нутагт одоо өнөөдрийн одоо Баянгор аймгийн 2026 оны бүсийн уралдаан зохион байгуулагдаж байгаа үзэгчтэй. Үзүүр хоёр тайрны уралдаанд үзүүштэй уралдаан. За энэ жалгаар гараад цаад хөөдөл одоо
Үзэндээ хоёр тайлэг тоовшор наалтан дотор журдах уу яач сангийн галтын тоовшор өнгөн дээр өшөө үзэгчтэй хоёр дээр Баян хонгор аймгийн шинж өсрөмийн уяач уртасын инкваторын дөлгөө халдсан Монгол шинж өсрөмийн аймаг алдартай Бөөхөгийн Лавсрангийн ботгон тэмээ үзэгчтэй. За ингээд тоовшор одоо харахгүй өөрх нь ботгон тэмээ тэгж Баян хонгор аймгийн Баян улсын хишиг яхын ботгон тэмээ тоовшор чинь шивсрахын ботгон тэмээ лөө. За ингээд одоо энэ тоовшор бүр холдлоо үзэгчтэй. За аргагүй одоо тодорч уралддаг юм байна. Аргагүй одоо ах нартаа уралдаж ааргаж одоо уралдаллаа. Энэ жил одоо шилбэн тайлаг Дорногов аймгийн улсын бүсийн уралдаанд төрүүлсэн, Уранга аймгийн бүсийн уралдаанд энэ өвлийн уралдаанд төрүүлсэн шилб болчоод за ингээд одоо тайлаг болчоод за одоо ингээд өнөөдөр Баян хонгор аймгийн аварга одоо шалрууд хурдан тэмээний уралдааны төрүүгээр тодорч төмөр хөлгийг эзэндээ авчирч өгөх түүхэн уралдааны хийж байна үзэгчтэй. Ингээд Баян хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулж байгаа 2026 оны Баян хонгор аймгийн аварга шалруудаа хурдан тэмээний уралдааны хурдан тайлаг барайнд орж ирэхэд Баян хонгор аймгийн Баян лигсмийн хараад Монгол улсын алдарт уяаж Санжинчин галтын тоовшор төрүүлэн гэрч төмөн голыг үсгэж байгаа түүхэн орон хүмжийг үзэгч таахны бид хүн гэрч болж байна. За тоовшор одоо төрүүлээ аргагүй одоо хурдан байгаа юм байна. За ингээд тоовшор төрүүлээ үзэгчтэй Баян хонгор аймгийн Баян лигсмийн Монгол улсын алдартай Санжинчин галтын тоовшор одоо төрүүлээ. За амуу үзүүд Баян хонгор аймгийн шинж өсрөмийн алдарт уяач урд насангийн инкваторын дөлгөө халдсан аргагүй энэ жил төмөхгүй хурдан байгаа нотож амуу үзэнд одоо урдаллаа үзэгчтэй. Амуу үзэнд одоо урдаллаа. За ингээд одоо хурдан тайлгны уралдааны арын тайлгнуудын уралдаан бас нэлээд одоо сонирхолтой болондоо үзэгчтэй. Бум яга орж иж байгаа 7 дугаартай уралдааны тус Баян хонгор аймгийн Баян лигсмийн сумын алдартай төмөрийн сугар очрын бум ягаан айргийн 3 удаа урдаллаа. Сосрын пандагийн ус салзан. За ингээд 2024 оныхоо Баян хонгор аймгийн улсын бүсийн баяр наадам дөрүүлж ирсэн. За Тормондоо олон наадам дөрүүлж ирсэн. За ингээд ус салзан айргийн 4 удаа урдаллаа. За арын хоёр тайлгны хооронд одоо за Дорцонбөгийн одоо хурдан тайлаг Төмөн Жирлын Дорцонбөгийн тайлаг хөнгөн дээр юм байсан үзэгчтэй. За ингээд Баян хонгор аймгийн шинж өсрөмийн сумын Монгол улсын аваргачин Төмөн Жирлын хүү сумын алдарт байж Дорцонгийн хурдан ягаан тайлаг за мөн одоо айргийн 5 удаа урдаллаа. Бөөхөгийн Лавсрангийн ботгон дэмэж үзэгчтэй. За Баян өндөр сумын алдарт байж Будагчрын алтан сүхийн холцсон тайлаг 6 удаа урдаллаа. За 7 дээр 4 дугаартай уралдааны зам нурдсан за залуу яаш Дорцонгийн чимдөөг одоо хурдан тайлаг одоо хурдаллаа. За мөн одоо Баян хонгор аймгийн Баян шинж өсрөмийн аймгийн алдарт байж Бөөхөгийн Лавсрангийн хурдан тайлаг 8 удаа хурдаллаа. Эхний 8 тайлаг хурдаллаа. За ингээд Баян хонгор аймгийн шинж өсрөмийн аймгийн алдарт байж Бөөхөгийн Лавсрангийн ботгон дамгтай 3 тэмээ эхний 8 удаа орж харагдаж байж үзэгчтэй. За Эрдэнэтийн нацаг дэржин тайлаг 9 дээр одоо хурдаллаа. За 6 дугаартай уралдааны зам одоо мордсон. За Баян хонгор аймгийн Баян лигсмийн сумын алдарт байж 7 дэржин бөхчлөөний улаан тайлаг 10 удаа хурдаллаа. За 11 дээр 8 дугаартай Баян хонгор аймгийн Баян өндөр сумын Мөнгөтийн нацаг дэржин зээрийн үлд 8 удаа хурдаллаа. Араас нэвтүүлсэн байна. Бас л одоо харахаас одоо гарч ирсэн да. За ингээд одоо 11-2-ын бүрэн дээр одоо орчлаа. Ингээд таагунд хурдан тайлагны уралдаалаа. Өнөөдөр тоовшор аймгийн бүс төрүүлээ баяр өргөө. За баярлалаа. За тоовшорын тухай юу? За миний тоовшорч энэ жил нэг 7-8 оролцож байгаа шиг байна. Уранга бүсдэн төрүүлсэн аймгийн аврагт бас сайхан төрүүлсэндээ баяртай байна. Тэгээд энэ сайхан наадам зохион байгуулж байгаа одоо Баян хонгор аймгийн 20 жилийн төвөгтэй одоо энэ их уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа бүх өдөрлөгуудаа баян дөрчүүдтэй одоо маш их баярлалаа. Өргөн дэлгэр сайхан наадам хийсэн бас талархаж байна. Тэгээд тэмээчд малчид Баян өндөр сумын гардаг бүгдэнд нот хэрүүлэнг сайн сайхан сайжтайгын ажилд нь өндрөөс өндөр амжилт өгсөн өрөөё. За өнөөдөр төлгөө алзан аймгийн бүс сайхан амуу зүтлээ баяр өргөө. За баярлалаа. За төлгөө алзан тухай юу? Энэ манай сумын аймгийн алдарт байж Бөөгөл хог өсрөнгөө шинэ ботхон байгаамаа. Тормондоос авч уралдаж байгаа. Энэ үйл их хурдан байгаа да тий. Тий, нэр нь тормондоос хурдан байгаа. За наадам сэтгэл тий. Наадам сайхан болж зохион байгуулсан сайтай. Тэгээд наадам зохион байгуулж байгаа Баян өндөрчүүдтэй өнөөдрийн мэндийг хүргье. За тайлаг сайхан уралдаж гуруулаа баяр хүргье. За баярлалаа. Тэтгэл өндөр сайхан байна. Өмнөгийн тухай юу? За миний энэ тайлаг до Тормондоо Уранга улсын бүстэй айргийн 3-аар орж байсан. Өмнө нөгөө улсын жанртай ивент арга хэмжээнд айргийн 5, аймгийн аврагтнаас айргийн 5 болж байсан. Энэ жил Дорногов аймгийн бүс төрүүлчихэд ирсэн. Тэгэхээр өнөөдөр энэ аймгийн хавцд горуулаад тэтгэл өндөр сайхан байна. Дорногов айд бүс төрүүлсэн. Баруун бүст нь төрүүлсэн. Хатан булгийн бүс төрүүлсэн. За энэхүү Баян хонгор аймгийн Баян өндөр сум зохион болгогдсон аймгийн бүсийн уралдааны хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудыг байшинг гардуулсан. За төрөө тайлагийг мотоциклоор муу үзүүлсэн тайлагийг 2,500,000 төгрөгөөр, айргийн 3 удаа хурдалсан тайлагийг 2 сая төгрөгөөр, айргийн 4 хурдалсан тайлагийг 1,800,000, айргийн 5 удаа хурдалсан тайлагийг сая 500,000 төгрөгөөр байж өрөмжил медаль ямд гардуулан өгч баяр хүргэсэн.
За Баян хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан 2026 оны аймгийн бүсгийн уралдаан болон за тэмээчид малчтын зөвлөгөөн баяр наадмын үеэр шилмэл одоо тэмээнүүдийг тодруулах үйл ажиллагаа бас зохион байгуулагдсаныг та бүхэндээ хэлгээд таатай байна. За жил бүрийн аймгийнхаа бүсийн баяр наадмаар бол тэмээчдийнхаа өсгөн хөржүүлж байгаа тэмээн сүргийн одоо сор болсон тэмээнүүдийг одоо шалгаруулдаг ийм уламжлалтай юм. За энэ уламжлалын дагоодоос шилмэл буур, шилмэл инг, шилмэл атыг одоо тодруулсан байгаа. За эхний ээлжинд одоо тэмээн сүргийн сүр жавхаа болсон, банлаа болсон шилмэл буурыг тодруулах үйл ажиллагаа явагдсан. За шилмэл буурны төрөлд бол нийтдээ 19 буур одоо өрсөлдсөө. За аргууд одоо Баян хонгор аймагт нутаглан эдээшиж байгаа олон одоо авраг малчтын маань шилмэл одоо буурнууд бас шилдэгүүдээ тодруулахаар одоо хорон чуусан байлаа. Хоёр үеэр одоо явуулж за нэгдүгээр үед бол шилмэл буурны төрөлд оролцож байгаа бүх буурнуудыг үзэгч олон түмний урдуур явж үзэгч олон түмэн одоо шинжсэн. За түүнээс гадна Баян хонгор аймгийн хүнсүдөө аж ахуйн газраас томилогдсон одоо мэргэлжилтнүүд Баян өндөр сумын одоо мал эмнэлгийн дасгийнхан мөн одоо зохион байгуулагчдын зүгээс одоо бүрдсэн шүүгчнэр шилмэл одоо буурнуудыг бас тодруулсан юм аа. За буурн тэмээний одоо хэв шинж хэлбэр хийц ноос за тэгээд одоо бас буурны бүхий л бахархам тэр одоо сайхан шинжүүдийг бүгд одоо шинжиж шилмэлүүдийг тодруулсан. За ингээд шилмэл 5 буурыг одоо авч үлдээд за тэгэхээр 2 дугаар үед оролцуулаад дараа нь одоо бас шилмэлүүдийг одоо бас хэмжсэн. За одоо өргөн өндөр бүхий л зүйлүүдийг одоо гаргаж ир шинжиж одоо шилмэл буурнуудыг тодруулсан юм аа. За ингээд Баян хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан аймгийн 2026 оны бүсийн баяр наадмын шилмэл буурны 1-р Баян хонгор аймгийн Баян өндөр сумын залуу тэмээчин гэлгээгийн очир насангийн улаан буур орсон бол за 2-р Баян өндөр сумын аймгийн авраг алдар туяа Чанчив дөржийн буян гişгийн хөрөнгө буур за 3-р нь Баацгаан сумын залуу Алчим Батбаатрын улаан буурсан амжилтыг үзүүлсэн байгаа. За буур сайхан төрүүлээ баяр хүргэв. Баярлалаа. Та нар ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За буурныханд хоёр. За энэ манай сумын эдрийн 4-р өгийн малчин Загц зүр ах юм утганд юм байгаамаа. За эдтэй буур. Энэ жил 7 настай буур цахан дөнгөж гарч байгаа. Залуу ураа. Энэ төрлийн тэмцээн ер нь орж ирсэн буур. Үгүй анхных л өнөөдөр л очирч जैन да сайхан аймгийн офстэй. Буур хоёрт орлоо баяр хүргэв. За баярлалаа. За буурныханд хоёр. Манай уур үүнийгөө оролттой. Буур юм уу 10 настай. За энэ төрлийн тэмцээнд орж ирсэн үү? Ороогүй. Эхний анхудаа орж. За ингээд шудмал буур одоо тодруулсны дараагаар шилмэл одоо ингэнүүдийг одоо тодруулсан. За шилмэл ингэний төрөлд бол бас үнэлэхээр одоо олон ингэнүүд одоо оролцсон. За хамгийн одоо сор болсон олон сайхан ингэнүүд оролцож за шилмэл ингэнүүдийг мөнд одоо үзэгч олон түмний урдуур явуулж үзэгч олон түмэнд одоо харуулж одоо шинжүүлсэн. За үүнээс гадна одоо томилогдсон шүүгчнэр одоо шүүж тунгааж за шилмэлүүдийг одоо тодруулсан. За ингээд дараа нь одоо бас 10 одоо энгийг одоо авч үлдээд за 2 дугаар үед нь одоо дахин одоо тодруулах үйл ажиллагааг явуулсан юм аа. За ингээд шилмэл ингүүдийн одоо шилмлийн шилмэл одоо тодорч одоо байрыг хийсвэлгээд 1-р Баян цагаан сумын малчин Батбаягийн улаан одоо тодорсон амжилт үзүүлсэн. 2-р Баацгаан сумын инх тавины хөрөнгө 3-р Баян өндөр сумын цэрэн дөржин шар инг одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо шилмэл ингийн төрөл одоо амжилттай оролцсон одоо ингэнүүдийг тодруулж баян шагналыг одоо бас тухайн үед нь одоо бас баян наадмын одоо шагнал гардуулах арга хэмжээний үеэр одоо гардуулсан гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За харин одоо шилмэл атыг бас тодруулсан. За шилмэл атны төрөл бол одоо бас 23 хат одоо оролцоо. Мөнд одоо хэлбэр хийцэн одоо харснаас гадна за унлаг эдлэгийг нь одоо бас манай одоо энэ удаагийн баян наадмын үеэр харлаа. За тэмээчид манай шилмэл атуудаа сайхан унж орж ирээд одоо дээрээ сайхан хэвтүүлээд дараа нь одоо өөр сайхан мордоод аюунуудаа хэрхэн номгоруулсан. За хэрхэн одоо бас унлаг эдлэгэнд хэрэглэж байгаа гэдэг одоо тэр бүгдийг нь одоо шүүгчнэр харж дүгнэж за шилмэл атуудыг тодруулсан юм аа. За ингээд одоо ээлж дараалан одоо тус баяр наадманд одоо зорилго тавьж өөрийнхөө одоо шилмэл тэмээнүүдийг авчирсан тэмээчид маань бас одоо ээлж дараалан атнуудаа оруулж үзэгч олонд одоо үзүүлсээр байгаад за шилмлийн шилмэл атуудыг тодруулсан юм аа. За ингээд шилмэл атны дүн гарахад 1-р Баян цагаан сумын Батбаягийн хөх хат одоо төрүүлсэн амжилт үзүүлээ. 2-р Баян өндөр сумын аймгийн алдар туяач буян гişгийн бор за 3-р Баян цагаан сумын очрын хөрөн хат одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд Баян хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан 2026 оны аймгийн тэмээний
баяр наадам болоод за тэмээчид малчтын зөвлөгөөний одоо энэ сайхан баяр наадмын шилмэл одоо тэмээнүүд амжилттай тодорч шилмэлийн шилмэл одоо тэмээнүүдэд эзэд маань одоо бас шагнал урамшуулаа гардаа авсныг та бүхэндээ дуулахад таатай байна. Яа, энэ зүйлүүдтэй баян хонгорын баян өндөр 2020 оны хамгийн сүүлд тань одоо жирэмний эдний бүрэн дурмат өнөөдөр баян наадмын цаатар хөтлөөд өгчтэй баян голын 2025 оны намрын урлаан үдсийг хурдан байсан уралдаан өнөөдөр баян наадмын урлаан үдсийг харагдаж байна. За энэ бол 3 дугаар урлаан баян шинжилсэн байж өсвөрийн хурдгаан бүр гэдэг 4-5-ын дөрөв гарсан байна. 5 дугаар урлаан баян гэсэн үг яаж Сэний айдын одоо мар тормор гаргажсэн байна. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны дундуурхан 15 дугаартай хурдан тормонтой зүтгээтэй оршилж өч үзэгчтэй Баян хонгор аймгийн Баян өндөрсөмэй аймгийн алдарт туяач сандгийн дор цэрэнгийн дөлгөө өргөн гэдэг торм дундуурхантай саатаар 15 дугаартай түүний уралдаал дээр 12 дугаартай уралдааны зэмдурсан Баян хонгор аймгийн Жинс цэмгийн яаш бэлгөө очрын одоо хурдан торм 90-д хурдад одоо хайргсан торм за 4 дээр 10 дугаартай уралдааны торм дугаартай торм одоо оршилж байгаа Баян хонгор аймгийн Баян лэгсмийн аймгийн алдарт туяач мандахын төвшин жаргал буюу хооногийн одоо хурдан тормодоо гараад ирсэн байна. За Иринагийн ихтийн одоо хурдан бол өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд өдрийн тормнууд бол ер нь бөөндөө одоонд бол яг цул одоо гүйцэд задраагүй урагшлаад байна да. Усууд одоо гүйцэд задраагүй урагшлаад байна. За 18 дугаартай хурдан торм 6-7-гийн бөөрөн дээр одоо орж ирлээ. За 18 дугаартай шинж эзэм яаш Эрдэнэтийн Тамдоржин улаан тормоо өөрийнх нь ботгон тийм ээ. Энэ жил одоо Сум аймаг орон нутгийн чанартай хэд хэдэн наадамд бол айрагдсан торм одоо өнөөдөр сум. За энэ Бямдаржи ягаан торм юм бол энэ хөтөөд байгаа 8 сар харагдахгүй байгаа. Баян хонгор аймгийн Баян лэгсмийн Монгол Улсын алдартай Санживчин галтын ботгон тийм ээ. За энэ одоо яг явдал нь бол адилхан харагдаад байна. За Иринагийн ихтрийн хүрэн торм наадлаа одоо зүтгээд байгаа юмсан. 4 дээр 32 дугаартай хурдан торм Санживчин Сумын алдарт байж Инкотын Боин дэлгэрийн хүрэн торм 4 дээр одоо орж ирлээ. 4 дээр одоо орж ирсэн. За 5 дээр 18 дугаартай уралдааны замд одоо мордсон. Баян хонгор аймгийн шинж эзэм байж Эрдэнэтийн Тамдоржин хурдан торм 5 дээр юм биш үзэгчтэй. 5 дээр одоо орчлоод байна. За ингээд одоо хурдан тормны уралдааны өнгөний торм 19 дугаартай юм бол одоо хэдэн номерлууд одоо сайн одоо харагдаж өгөхгүй байх шиг байна да. За энэ одоо Банзын цагаан сумын алдартай Чангагийн Сүхбаатарын одоо хурдан шар торм байхыг одоо үүсэхгүй юм байна. За 12 дугаартай Бэлгөө очрын одоо хурдан торм бол 12 дугаартай уралдаансан Инх талын Бэлгөө очрын торм одоо явж байгаа. За ингээд арын тормнуудыг бас за тормнуудаа бас эвгүй замаар бүгдийг сайн гаруулаад тэгээд одоо хаасан зүтгүүлэх юм байна. Яа ингээд харын тормнууд орж Эрдэнэ сумын Ховолт аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Түмэн дутгийн Захиур шар гэдэг торм одоо орж ирж байна. За ингээд энэ тормнууд бол анхнаас одоо зүтгэж байгаа тормнууд аа бид хүн та бүхэндээ Баян хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулж байгаа аймгийн нийтдээ 7 км-ээс одоо зохион байгуулагч нар хурдан тормны уралдаанд яг эргүүлсэн байгаа. 7 км-ээс эргүүлсэн байгаа. За түрүү өнгөрж уралдаад ирсэн хиний торм хойш ирсэн байгаа харагдаж шүү үзэгчтэй. Баян лэгсмийн аймгийн алдарт байж мандахын төвшин жаргалын ягаан торм хойш ирсэн байгаа харагдаж байна. 01 дугаартай уралдааны зэмдэлсэн Баян лэгсмийн байж Очуудрахын очуулаан гэдэг торм бас энэ донд оршиж байна. Ер нь энэ жил уралдсан болгондоо дайв дөрвжсэн торм оршиж байгаа. 04 дугаартай уралдааны зэмдэлсэн болсон. Баян лэгсмийн байж Мэл тогоогийн одоо хурдан цаваа шар гэдэг торм бас араасаа дууршиж байна. Энэ тормууд бол ер нь энэ жил их хурдан байсан. Бэлгөө очрын торм бас анхнаас хөдөлгөөн нэр чинь жоохон суулгаж байна. Байгаа харагдаж байна да. Ер нь одоо бас таамагт байсан тормууд ер нь жоохон хойшоо унжсан л одоо харагдаад байна. За өнгөн дээр одоо энэ 19 дугаартай байна уу? Торм бол одоо хөдөлсөн одоо урагшлаад байгаа шүү үзэгчтэй. За энэ торм бол одоо өнөөдөр мөсөн. За 2 дээр 28 дугаартай уралдааны зурсан. За ингээд өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны одоо өнгөний тормнууд бол одоо ингээд хурдан тормны уралдааныг хөтлөөд одоо гараа явцсан байгаа. За урдлын тормч бас бол нэлээ ширээ хөвөлтэй гарсан биш үзэгчтэй. За 06 дугаартай хурдан торм одоо ороод ирсэн. Баян лэгсмийн яаш Даваадаржин бүх чөлөөний одоо хурдан торм одоо ороод ирсэн биш үзэгчтэй. Даваадаржин бүх чөлөөний торм ороод ирсэн байгаа. За мөн одоо бас 28 дугаартай уралдааны замдуудаа морцсон хурдан торм бол өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны өнгөн дээр шинжилсэн яаш Түмэн жирлын Дорцонбогийн улаан торм байна. Монгол Түмжирлын Сумын алдарт байж Дорцонбогийн уралдаанд тормоор орсон. За араас 32 дугаартай шинжилсэн Сумын алдарт байж Боин дэлгэрийн хүрэн тормод ороод ирсэн. 24 дугаартай хурдан тормод нэлээ ширэг хөлтэй орж ирлээ. За 15 дугаартай уралдааны замдуудаа морцсон хурдан торм бол сандгийн Дорцонбогийн торм дөлгөө өрн гэдэг торм аймгийн алдарт байж Баян хонгор аймгийн Баян өндөр сум яриад Баян
тором бас одоо уршиж байгаа. 31 дугаартай Шинжлэсэн байж. За Шинжлэсэн байраа та аймгийн алдартай Шовон Ямасрын дүү ягаан энэ араас төтгөж байна шүү. Дүү ягаан чинь жил бас олон наадамд бас хариуд төгөлсөн дүүхэлсэндээ дүүхэл анханаас гараад ер нь үзүүрлэг ус нэлээ урддаг тором шүү те. За ингээд дүү ягаан одоо бас өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааны одоо бас анханаас дундуурхан гарч ирээд одоо уршиж байна. За ингээд одоо өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдаан өнгөний тормыг за энэ яг хэд дугаартай байна. Энэ тормнууд бас номер одоо сайхан харагдахгүй байгаад байгаа юм да. За би энэ Бямдаржийн торм юм болов гэж л таамаг дэвшүүлээд байгаа юм. Энэ хараад бол. За ингээд өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг бол одоо энэ торм хөдөлсөн байгаа шүү үзэгчтэй. За 6 дугаартай хурдан торм бол одоо 2 руу ороод ирсэн байгаа. За энэ бол одоо Баянгарын баян дэксмээ яаж бүх чулууны тормоо үзэгчтэй. Бүх чулууны одоо хурдан торм зааж асууч яриаг. За арын тормууд одоо ороод ирсэн. За Ринагийн Викторийн хүрэн торм бол одоо 4 дээр биш үзэгчтэй 4 дээр. За 28 дугаартай уралдааны замдурсан Шинжлэсэн Сумын алдартай Төмөн Жаргалын Дорд цомбогийн торм бол 3 дээр шүү үзэгчтэй. За ар дээр нь 24 дугаартай хурдан торм одоо ороод ирсэн байгаа. За ингээд 31 дугаартай уралдааны замдурсан Шинжлэсэн Шаван Ямасрын ягаан тормод дүү ягаан гэдэг тормдоо дүү ягаан жил одоо хордон байгаа. Өмнөгөн бүстүүд ашиж харигдсан 2025 оны 11 сарын 16-ны өдөр одоо ус энэ Шинжлэсэн аврагуудын наадамд одоо очиж ус хайргдсан тормдоо дүү ягаан бас одоо энэ жил хурдан байгаа тормоо. Ринагийн Виктор алдрын одоо хурдан тормны хөлийнхнээс чинь жоохон суларсан байгаа харагдаж байна шүү. За Дашаарвдангийн торм гэж нөө. Өнтер Дашаарвдангийн торм гэж. Өнгөрөө торм Дашаарвдан бүх торм шүү. За Цогодрахын Дашаарвдангийн торм баха. Тэгвэл энэ Баянгор аймгийн Баян өндөрсөмийн яач 13 дугаарт уралдааны том борсон байсан да. Баян өндөрсөмийн Сумаалтай Цогодрахын Дашаарвдангийн халтар торм болоод. Хадаа чиний номер хийдэ. Эдгөө чөө. Тоон Дэмбэгийн чойчдын торм уу? Тоон Дэмбэгийн. Дашаарвдын юм уу? За Цогодрахын Дашаарвдангийн одоо халтар торм байна үзэгчтэй. За энэ 13 дугаарт уралдааны замдурсан Баянгор аймгийн Баян өндөрсөн байж. За Цогодрахын Дашаарвдан гэж бас олон жил одоо хурц хурдан нэмэрийг сайн шүрдлүүлж байгаа. За энэ нутгийн бас мундаг залуу да. Цогодрахын Дашаарвдангийн одоо хурдан торм болоод өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааны өнгөн дээр одоо гараад ирсэн хөдөлсөн. Өдөр хоёр торм чинь арын тормоос их холдож байгаа юм биш үзэгчтэй. Өнөөдөр чи бөхчөлөөний торм цаалтаа шүү үзэгчтэй. За бөхчөлөөний торм бол одоо цаалтаа одоо өгчлээд байгаа. За ингээд хоёр тормны орол хосгүй сайхан уралдаан гэдэг чинь гаргаж байна даа үзэгчтэй. Хоёр хосоор ордож төгөө шийдсэн. За цаалт цүлтд нь оруулах гэдэг нь яах гэдэг. За ингээд хурдан тормны уралдааны үзүүр дээр Баянгор аймгийн Баян дэксэн яач бүх чулууны торм удаа гарч ирсэн байгаа шүү үзэгчтэй. За ингээд Сумын алдарт яач Даваадржин бүх чулууны торм төрүүлэхүү бүтэн баяраа гараад ирсэн. За энэ хэдхэн метрийн зай өрдлөө 20 метрийн зайтай хүрэлтлээд үзэгчтэй. Баянгор аймгийн Баян өндөр сүм зохиолмж 2026 оны за аймгийн бүсийн уралдааны хурдан тормны уралдаанд за энэ хэний торм ордоо төрүүлээд үзэгчтэй. Баянгор аймгийн за Даваадржин бүх чулууны торм төрүүлээ үзэгчтэй. Бүх чулууны торм одоо төрүүлж байгаа шүү үзэгчтэй. За аймгийн алдарт яач Дөвшин Жаргалын ягаан торм. Энэ Дөвшин Жаргалын хооногийн торм юм шүү. За хооногийн үеийн дээрс марцсан билүү. За ингээд Цогодрахын Дашаарвдангийн торм аман үзэнд одоо ордлоо. Аман үзэнд одоо ордосон шүү. Бөөн тормны хооронд айргийн 3 4 5-аар аль торм одоо орж ирэх бүгдээрээ харандаа үзэгчтэй. За галтайхан уралдаан галхандаа үзэгчтэй. За араас одоо энэ 31 дугаартай уралдааны зам морцсон Шинжлэсэн Шаван Ямасрын дүү ягаан айргийн 3 дүү ягаан айргийн 3 одоо уралдаа 24-тэй торм 4-дээр за Ринагийн Викторийн торм 5 дээр за 28 дугаартай уралдааны зам Төмөн Жаргалын Дорд цомбогийн торм 6 дээр за 7 дээр 4 дугаартай уралдааны зам морцсон Баян дэксэн үеч тогоогийн цаваашаар одоо орчих шиг боллоо. За Баянгор аймгийн Баян дэксмийн үеч Цэмагийн Эрдэнэжимгийнхүү Санчир улсын торм 7-8-ийн бөөн дээр орсон. За энэ за торм сайхан төрүүлэглээ баяр өргөө. Баяртай байна. За өөргөө манай үсч танилцуулъя. За Даваадржи Сумын алдартай бөхчлөө байна. За тормынхаа тухай ярил. За энэ торм Монгол Шинж Жаргалтай том бовны төл. Манай Ботхын манай ангины торм. Жангийн даваадч гоо. Тий. За наадам сэтгэлээ олох гэх. Наадам сайхан болж байна. Надад сайн хавт томд баяртай байна. Торм өнөөдөр хурдан бож аймгийн бус 5 үзэлтэй баяр өргөө. За баярлаа. Тормынхаа тухай ярил. Энэ манай Ботхон төмөө байгаа маань жил 5 уралдаад 2 төрүүлж 3 харагдаж байгаа. Баяр наадам сэтгэлээ олох. Баяр наадам сайхан болж байна. Сумандаа сайхан аймгийн бүсээгээд сайхан байна. Сайхан наадж байна. Аймгийн бүсээр дүү ягаанаа сайхан харагдал баяр өргөө. Баярлаа. За өгчлүүд байна талаар манай үзэж. За өгшөл Шинжээстэй 2 дугааргийн төгөлдрийн Ботхон төмөө байгаа маа.
За энэ жилийн өвлийн хэд хурлан болж байгаа? Энэ жилийн 8 дахь хурлаа найлаа. Энэ уралсан болгондоо сайн орлож байгаа. Тийм миний торомч 3-4 төрөв 4 аригтай. Өмнөгийнхаа аврагт очиж аргийн таваараад шинжистийн уралдаандаар 2 төрүүлээд 3 цэстээрээ 1 төрүүлээд энэ дээр ирж аргийн гурлаа. Баяртай байна. Торон цагаан арилаа баяр хүргэе. За баярлалаа. За торооныхаа тухай ярил. За миний тором Монгол улсын алдарт санжижхийн галтгын маань утган тором. Тэг уяа сайлгыг маань галтах залууяач мэлтгаа хоёр маань тааруулж байгаа. Баярхтаа баярлалаа. Өөрийгөө тайлцвал. За намайг Баянгарын Баянлагсмын залууяач Цэрэнжийн Бямбударч гэдэг юм байна. Миний тором галтгын маань одоо залаа ургулаанда миний эцэг шар уурны төлөө. За тором цагаан урлаж аюугаа ус сайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За намайг Баянгар аймгийн Баянгусмын аймгийн алдарт байж Игтрийнхөө их төвшин гэдгээ. За миний энэ тором өөрийн бутхан тором. Манай уялах юм. За миний энэ тором энэ жил 4 төрүүлж 2 ам удаж 2 аригчаад байгаа. За Баянгар аймгийн бүсийн уралдааны хурдан торомны уралдаанд төрүүлсэн тормыг мотоциклээр байлаа. За амуу зүүн дуудаа хурдсан тормыг 2,500,000 төгрөгөөр, айргийн 3 дуудаа хурдсан тормыг 2 сая төгрөгөөр, айргийн 4 дуудаа хурдсан тормыг 1,800,000 төгрөгөөр, айргийн 5 дуудаа хурдсан тормыг 1,500,000 төгрөгөөр байлж бай шагналыг нь гардуулж өрөмжөд медалийн хамт шагналыг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм а. Шавлаа. За зэндээс саран гэрлэх маань зохицуулж байгаа да. Сэтгэлтэй байна те. За гарааныхаа цаанд чартаан дээр туссан. За бүгдийн цагийг игнүүлсэн дээ. 13 багийн тамирчид эхний гараагаа хийхэд бэлэн та сайхан. Үзээрээ үзүүштэй сайхан уралдаан гарнаа. За бас пэйжээ сайхан дагаад оролцоороо. За гараанаас гарсан орж илөө. Ийхүү эрхэм үзэгчтэй Баянгар аймгийн Баян өндөр сүм зохион болгож байгаа 2026 оны аймгийн бүсийн тэмцээний бүсийн уралдааны за бүхэ тэмцээн одоо эхэлсэн байгаа шүү үзэгчтэй. За 17 дугаартай баг бол Баянгар аймгийн шинж ирсэн аймгийн алдарт гамбатай ууган тогтхон баг 2 дээр одоо гарч ирээ. За хойш ичих шиг боллоо. За 34 дугаартай баг бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан бүхэ уралдааныг одоо хөтлөөд одоо гараад ирсэн 34 дугаартай баг юм байна үзэгчтэй. Одоо хатнууд бол одоо оршилж байгаа. За 11 дугаартай Баянгар аймгийн Баян сумын алдарт байж алтан гэрэл ахлагчтай баг тамирчид 2-3 буурин дээр 17 дугаартай шинжсэн аймгийн алдарт байж гамбатай ууган тогтхон баг тамирчидын за эхний гарааны тамирчид 2 дээр удаа гараад ирсэн. За 9 дугаартай дээр баг бол Баянгар аймгийн шинжсэн байж өнөөлтийн баг шүү үзэгчтэй. Энэ 4-5 буурин дээр удаа гарч ирсэн байгаа. За цаатлаар бол одоо бас 11 яваад байгаа. Энэ 34 чинь одоо бас дугаар нь бол одоо энэ дээр тодорхой харагдаж өгөхгүй байгаа. Харагдаж байна шүү. За 15 дугаартай баг бол яг энэ дунд удаа уршилж байгаа шүү үзэгчтэй. 15 дугаартай багийн тамирчин бол одоо бас энэ дунд удаа уршилж байгаа харагдаж байна. За ингээд одоо 02 дугаартай за Баянгар аймгийн шинжсэн маяг залуу яа чойж сүрэнгийн баг тамирчид энэ дундуур одоо явж байна. За өнгөний нэг 3 ат буюу одоо 3 тамирчин бол одоо өнгөлөөд одоо гарсан байгаа. За 3 дээр бол одоо 9 дугаартай Баянгар аймгийн шинжсмийн өн болт за боломжомч дорцсонбуу гэсэн одоо 3 багийн гишүүнтэй баг тамирчид бол 3 дээр гараад ирсэн. 17 дугаартай баг тамирчид бол Баянгар аймгийн шинжсмийн аймгийн алдарт баяач Амбатын ууган тогтох за дорж дэрэм гэсэн одоо өсөхөөр гэсэн одоо энэ багийн гишүүдтэй баг тамирчид одоо уршилж байгаа. За хамгийн гол нь дамжуулах модоо бас алдахгүй байх ёстой. За харийнхан бол нөлөө шир болж ирсэн, уруу орж ирсэн Баянгар аймгийн Баян өндөр сүмийн залуу байж очрын баг одоо орж ирлээ үзэгчтэй. За наадахыг гараас шууд гарчаараа. За бас манай Баян өндрийн замчин бос одоо бас эхний баг бол одоо эхний тамирчид бол 2 км туулаад за дамжуулах модоо одоо 2 дахь гарааныхаа тамирчид одоо дамжуулна. За шинжсэн үеч өнөөлтийн баг бол наатал нь гараад ирсэн байгаа юм биш үү? Энэ шар хувцастай уралдаанд унтсан. За 15 дугаартай баг бол одоо цаатлаар нэлээд ширүүхэн үлдээ гарч ирээд өнгөлөөд одоо ихэлсэн шүү. 15 дугаартай Баянгар аймгийн Баян цагаан сумын яаш Батуйг ахлагчтай баг тамирчид. За Батуйг Төвдөн Дамба, Төвдөн Бямб, Сүхбаатар гэсэн одоо багийн гишүүдтэй 3 багийн гишүүдтэй баг бол одоо цаатлаар гараад ирсэн байгаа харагдаж байна. За 3 дугаартай баг бол ороод ирсэн. Баянгар аймгийн Баян өндөр сүмөө яаж очрын баг бол 5 дээр одоо ороод ирсэн. За 4 дээр ороод ирсэн. 2 дугаартай шинэ уяач чойжсөр ахлагчтай баг одоо ороод ирсэн. За сая яг за яваарай.
За ингээд жоох эрг рүү орсон. Цаатлаар нь одоо энэ манлайлагч нь замаараа явахгүй бол одоо жоох эрг рүү сая эвгүй орж харагдаж байна. За 5 дугаартаа 15 дугаартаа баг тамирчид баг одоо хөтөлсөн байгаа. Баян цагаан сүмээ байж Батхуйг ахлагчтай. За Төвдөм Бям Шхбаатар ахлагчтай баг. За дахиад 0-9 одоо хөтлөөд эхэллээ үзэгчтэй. За 0-9 бол Шинжин сүмээ өнөө бол ахлагчтай баг тамирч өнөө бол молом жомц дорцсон буу гэсэн одоо ахлагчтай 3 гишүүнтэй баг тамирчид явж байгаа. За 15 бол 2 дээр явж байгаа шүү. Баян цагаан сүмийн Батхуйг ахлагчтай баг бол одоо 2 дээр явж байгаа. За одоо ингээд их модон дамжуулсан. За модон дамжуулсан. За 2 дахь гарааныхан одоо ирсэн. За 2 дахь гарааны дээр ирээд одоо ус ингээд моднууд одоо гардуулж байна. За шинжлэлт өнөөлтийн баг бол одоо гараа авчлаа. 9 дугаартаа уралдааны замд одоо морцсон одоо багийнхан гарсан 15 гарлаа. За арын одоо тэмээнүүд одоо орж ирээд одоо бүгдөө одоо хамтдаа гарч байна. За ингээд одоо 2 дахь гарааныхан дээр ирж одоо тэмээнүүдээ одоо гаргалаа. За ингээд одоо ер нь бол 2 дахь гараанаас эхлээд 2 км замыг одоо туулах хэрэгтэй байгаа. За Монголын тэмээн соёл спорт уралдааны холбоос бас энэхүү баяр наадмыг одоо бас уралдааныг бол жил болгон одоо зохион байгуулдаг болсон. За энэ жутгаар одоо аймагуд маань одоо бас энэ аймгийнхаа бүсийн одоо баяр наадмын үеэр одоо энэ сайхан одоо тэмээтэй буухай тэмцээнийг бас одоо оролцуулдаг юм бас юм аа. За энэ чиглэлээр одоо бас манай уяачид тэмээгчид маань өөрсдөө хурц урдан тэмээнүүдийг уйж одоо сойдог, за амжилт гаргадаг болсон байгаа. 40-од одоо тэмээ ордоо оролцож байгаа ийм одоо амжилтыг гаргадаг. За ингээд арын тэмээнүүд бас мөн зөгөөтэй үзэгчтэй. За ингээд тэмээний уралдаан, тэмээний одоо энэ сохон өв сөйлийн бас нэг одоо сонирхолтой төрөл бол яахан аргагүй одоо энэ буухай тэмцээн байгаамаа. За ингээд одоо буухай тэмцээн энэ хар тэмээ бол одоо бас нэг сайхан уралдаж байна даа үзэгчтэй. Энэ 9 дугаартаа өнөө болдын одоо багийн одоо хар тэмээ авах шиг байна. 5 дугаартаа ордон тэмээ бас араас одоо зүтгээд одоо оршиж байгаа. Баян өндөр сүмийн одоо багийн Алтан Эрдэнэ ахлагчтай баг тамирчид одоо бас үзүүр дээр одоо гараад ирсэн. Ингээд одоо урагшиж байгаамаа. Үзүүрлэг одоо зүтгэж байгаа 3 тэмээг одоо харуулж байна. За ингээд одоо хар тэмээ өнөөлтийн баг бол одоо хар тэмээ бол одоо өнгөн дээр хэвээрээ шүүзэгчтэй. Одоо хар тэмээ бол одоо өнгөн дээр хэвээрээ одоо явуулдаг. За араас нэг гарын тэмээнүүд одорж ирсэн. За хэлээгүй удаас ингээд араас одоос ингээд энэ өөд бол сайн тэмээнүүд бол одоо ороод ирэх юм байгаамаа. За ингээд 5 тэмээний 5 багийн хооронд нэг таатайхан уралдаан гарахандаа үзэгчтэй. 5 багийн хооронд бол одоо таатайхан уралдаан гарах нь 5 багийн одоо хооронд. За өнөөлтийн баг бол одоо хөтөлсөн хэвээрээ байгаа. Арын тэмээнүүдийн хооронд бол он сонирхолтой өрсөлдөөнтэй одоо уралдаан тэмцээнүүд одоо гарах нь бол ойлгомжтой болж байгаа шиг байна. За ингээд одоо барай удаа одоо зүтгэсэн одоо хөсөөр байгаад орно. Одоо буухай тэмцээнд одоо оролцож байгаа баг тамирчид бол одоо хөсөөр байгаад орох юм байгаамаа. За ингээд үзүүрийн одоо 3 тэмээг одоо харуулах. Харын 2 тэмээ ирж уралдах уугүй юу гэдгийг л одоо харуулна да. За хар тэмээ бол одоо өнгөн дээр хэвээрээч өнөөлтийн баг бол одоо хөтөлсөн хэвээрээ л одоо урагшлаад байгаа. За ард дээр нь бол одоо 4 багийн тамирчид одоо дөмөггүй уралдааныг хийгээд бас нэлээ одоо ширүүх уралдааныг одоо гаргах. За хар тэмээч өнөөдөр бол нэг 50хан байна да. 50хан байгаа харагдаж байна шүү. Буухай уралдааныг бол ийм үзүүштэй болгож өгж байгаа нь юм аа үзэгчтэй. За хар тэмээ яах нь вэ? Цаатлаар одоо 3 тэмээч одоо сайхан одоо уралдааныг хийгээд нэгнийхээ одоо халуун хуурайн дунд одоо ороод ирсэн шүү үзэгчтэй. За цаатлаар одоо шар тэмээ одоо ороод ирсэн урагшилж байгаа Баянгарын баялаг сүмийн бол тач Үлзүү хоёрын одоо багийн тэмээ одоо ороод ирсэн. За мөн одоо бас аймаг алдарт байж Алтан Эрдэнэ багийн ахлагчтай баг тамирчид бас ороод ирсэн. За энэ наадлаар одоо бас өнөө үлдийн баг одоо явж байгаа. За ингээд 6 бол одоо төгсөндөө Алтан шар 6 дээр аль нэг сүм. За хар тэмээ бол одоо удаахгүй байна оо. За эргээд одоо тэгшин замн дээр одоо төрөө одоо орж иж байгаа шиг байна. За ингээд Баянгарын аймгийн Баян өндөр сүмс гомс аймгийн бүсийн хурдан тэмээний уралдааны за буухай тэмцээн. За ингээд эхний 3 байртай. За ингээд одоо буухай тэмцээний эхний одоо багууд одоо орж ирэхэд Баянгарын аймгийн Шинжин сүмийн залуу яач өнөөл дахлагчтай баг тамирчид 1-р өрөнд одоо орж байгаа амжилтыг одоо харуулж байна. За ингээд өнөөл дахлагчтай баг тамирчид 1-р өрөнд одоо орлоо. За арын 2 ч одоо ойрхон байгаа да. Араа 2 одоо ойрхон байгаа. За ардын 2 одоо хэрэг орохыг харъя. За ингээд одоо Баянгарын аймгийн Баянлаг сүмийн яач Үлзүү 2 ахлагчтай баг тамирчид 2-р өрөнд 3-р Баянгарын аймгийн Баян өндөр сүмийн аймаг алдарт байж Цэндээ Алтан Эрдэнэ ахлагчтай баг тамирчид 3-р өрөнд одоо орсон амжилтыг үзүүллээ. За ингээд та бүхэнд буухай уралдааныг хүргэлээ. За ингээд арын тэмээнүүд одоо орж ирж байна. За буухай уралдаанд танаа баг 3-т орлоо. Баяр хүргэе. За баярлалаа. Танаа телевизийн хамтрагч энэ өдөр бас орооны мэнд хүргэе. Манай Баянгарын Баян өндөр сүмнээс гоё аймгийн аврах шалрах уралдаан одоо өргөн дэлгээс сайхан 2 өдөр болоод өнөөдөр шагналынхаа үйл ажиллагааг гарт болох ажиллагаа нь одоо эхлэж байна.
За Баян Хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан аймгийн аврах шалгаруулах хурдан тэмээний уралдаан амжилттай явагдаж олон үйл ажиллагаанууд болж байгаагийн бас нэгэн томоохон хүндэтгэлийн арга хэмжээ бол баярын хурал малчтын зөвлөгөө байсан гэдгийг та бүхэндээ хэлгээд таатай байна. За Баян Хонгор аймгийн Баян өндөр сум бол бас олон авраг тэмээчдэр алдартай. За тус сумаас Монгол улсын Хөдөлмөрийн Баатар тэмээчин Чогсмын Ванхөө, за Монгол улсын Хөдөлмөрийн Баатар тэмээчин Баатарын төмөр тэргүүтээ Улас аймгийн авраг малчид төрөн гарсан байгаа. За ингээд хүндэтгэлийн баярын хурлын үеэр сум орон нутгийн удирдлагууд болон Монголын тэмээ соёлын спорт уралдааны холбооны зүгээс Хөдөлмөрийн Баатар тэмээчдэд хүндэтгэл үзүүлж гарын билийг гардуулсан. За энэ үеэр сум орон нутгийн удирдлагууд болон Монголын тэмээ соёлын уралдааны холбооны тэргүүн Паасангийн Батбаяр тэргүүтээ хүмүүс мэдлэгээ төвшөөж өгүүлж Монголын тэмээ соёлын уралдааны холбооны хийж хэрэгжүүлж байгаа ажил хөдөлмөр танилцуулсан байгаа. За мөн энэ үеэр Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын халбын хүрэн тэмээ соёлын уралдааны холбооны зүгээс баяр наадмыг зохион байгуулахад ивент итгэж хамтран ажилласан. За сумынхаа тэмээчид малчид нутгаа гэсэн сэтгэлдээ хүн болгонд хүндэтгэл үзүүлж батлам гарч ууж талархал илэрхийлж байсныг та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд баяр бахтал дүүрэн тэмээ хэмээх тэнгэрлэг амьтнаа дээдлэн хүндэлсэн тэмээг өсгөн өржүүлж олон сайхан амжилтыг гаргаж байгаа тэмээчид малчтынхаа алдар гавьяаг олон нийтэд сурталчилж таниулсан. За тэмээний энэ сайхан өв уламжлалыг хойч үедээ бас таниулж мэдрүүлжсэн энэ баяр наадам бол ийхүү өргөн дэлгэр амжилттай явагдаж өндөрсөн байгаа. За ингээд баяр наадмын төгсгөл бид Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын халбын хүрэн тэмээ соёлын спорт уралдааны холбооны тэргүүн цэндийн саран гэрэлтэй уулзаж баяр наадмын сэтгэлийг нь сонссон байгаа. Өнөөдөр Баян Хонгор аймгийн Баян өндөр сумд аймгийн бүсийн уралдаа өргөн дэлгэр болж байна. Баяр наадмын сэтгэлээс уулзах тийм. За баярлалаа. Ингээд баяр наадам маань сайхан өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд тэмээчд маань олноор хүрэлцэн ирлээ. Нилээ цаг агаар эвгүүдэх нь үсэн харин сайхан байна. Тэгээд хүрэлцэн ирсэн тэмээчд наадамчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сайхан наадлаа, сайхан наадам сайхан болж байна. За бүсийн наадам зохион байгуулахад бас дэмжлэг тусалцаа үзүүлж хамтран ажилласан хүмүүс бас аж ахуйн нэгжүүд байгаа. Тэр хүмүүстэй тэр байгууллагуудаа сандаж өгөхгүй тий. За тэгэлгүй яг уу энэ наадмыг зохион байгуулахад тусалцаа дэмжлэг үзүүлж бид нартай хамтран хийж байгаа малчид болон төр засгийн байгууллагууд тэмээ холбооныхондоо маш их баярлж байна. Тэгээд энээс хойш цаашдаа энэ аймгийн бүсийн уралдаан гэж юм үрэл их өтгөн дэлгэр болдог болж байна. Тэгээд сайхан болж байна. Тэгээд ивент итгэж оролцсон болон хамтран ажилласан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд энээс хойш цаашдаа ажил амьдралд эрүүлийн аз жаргал сайн мохныг хүсье. За энэхүү эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бид өхөн Баян Хонгор аймгийн Баян өндөр сум зохион байгуулагдсан 2026 оны Баян Хонгор аймгийн аврах шалгаруулах хурдан тэмээний уралдаан болон Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын 2026 оны тэмээний баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүртэл боллоо. За нэвтрүүлэг бэлтгэхэд та бүхний хүртэл болоход бид өхөндөө хамтран ажилласан. За Баян Хонгор аймгийн Баян өндөр сумын халбын хүрэн тэмээ соёлын спорт уралдааны холбоо болон баяр наадмыг зохион байгуулагчид сум орон нутгийн удирдлагууд гээд бид хүнтэй хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлж байна. Ингээд тэмээ хэмээх тэнгэрлэг амьтан та бүхнийг өнөмөхөд ивэж явах болтугай гэсэн өрөөлөөр нэвтрүүлгээ жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.